Эрхэм хүндэт үзэгчдээ бидний зүгээс бэлдэн хүргэдэг Баян наадмын нэвтрүүлгийн шинэ дугаарыг 101 жилийн түүхэн хамтартай олон алдартай сууднууд дүрэн гарсан Монгол улсын шилдэгсэм Өвөр хангай аймгийн Баталзий сумаас бэлдэн хүргэж байна. За Өвөр хангай аймгийн Баталзий сумын бүрхтийн 2 дугаар ог нь 2024 оны малын тоолгоор 10,000 гаруй адууг тооллуулж Түмэн адууныхаа Баяр наадмыг 2025 оны 7 дугаар сарын 21-22-ны өдрүүдэд багийнхаа нутаг дэвсгэрээр зохион байгууллаа. Өвөр хангай аймгийн Баталзий сумын бүрхтийн 2 дугаар ог нь 1992 онд үүсгэн байгуулагдаж өдгөө 33 жилийн түүхтэй баг юм. Тус баг нь 454 өрхийн 1574 хүн амтай. 2024 оны мал тоолгын статистик мэдээгээр багийн нийт малын тоо 64864 тоолуулснаас 10,709 адууг тоолуулсан багтам сайхан амжилтыг гаргаж ард түмэн хамтдаа багийн өдрөдүүд нь дэмжиж санаачилж Түмэн адууныхаа Баяр наадмыг өргөн дэлгэр зохион байгууллаа. Өвөр хангай аймгийн Баталзий сумын бүрхтийн 2 дугаар огийн Түмэн адууны баярт Улаанбаатар хот Өвөр хангай аймгийн Сомдуудаас гадна Төв аймаг, Булан аймаг, Хинтээ аймаг, Ар хангай, Говьолтой зэрэг 6 аймгийн ард иргэд наадамчин олон хүрэлцэн ирж оролцсон юм аа. Ер нь 2025 оны 7 дугаар сарын 21-22-ны өдрүүдэд зохион байгуулагдсан тус Түмэн адууны Баяр наадамд нийтдээ 2,000 гаруй хүмүүс хүрэлцэн ирсэн. Үнэхээр хөргөн дэлгэр өтгөн сайхан наадам болсон. Монгол улсын байгалийн үзэгсэнд аялал жуулчлалын төвзэг болсон Баталзий сумын дайран өнгөрч байгаа аялал жуулчлалын гадаад хотоодын хүмүүс ч гэсэн өнөхөө Баяр наадамд хүрэлцэн ирж сайхан баярлцгаасан юм аа. Ингээд Түмэн адууны Баяр наадмын хүрээнд 6 насны хурдан мордын уралдаан мөн бас сүйтэй хүү шалгаруулах тэмцээн мөн бас адуучин тэмцээн, дэмбэний тэмцээн, хурууны тэмцээн зэрэг адууны өв соёлтой холбоотой олон арга хэмжээнүүд мөн шоу цэнгүүн гэдэг бас төрөл бүрийн үйл ажиллагаанууд зохион байгуулагдахаар Түмэн адууны баярт бас хөтөлбөрт суулгацсан байлаа. Ингээд нэвтрүүлгийн ихэнд үзэгч та бүхэнд Өвөр хангай аймгийн Баталзий сумын бүрхтийн 2 дугаар багийн Түмэн адууны Баяр наадмын албан ёсны нээлттэй арга хэмжээ хүргэж байна. Албан ёсны нээлттэй арга хэмжээнд бүрхтийн багийн ард иргэд хүндэт зочид төлөөлөгчд, наадамчид аймаг сумын өдөртгүүд сум орны өдөртгүүд гэдэг бас олон мянган хүмүүс нээлттэй арга хэмжээнд хүрэлцэн ирж нутгийн болон энэ үед улс их орныхоо урлагийн салбарт амжилттай явж байгаа олон уран бүтээлчид хүрэлцэн ирж аядууга өргөн барьсан. Баяр наадмын нээлтийн үйл ажиллагаа өргөн дэлгэр боллоо. Дүүхтэй Монголын борхон заяад нүүдэлчин дүмгэмэн туур тэнгэр боёнг адгуулан баллаж Түмэн олноор өсгөн үржүүлсэн бүрхтийн багийн тулгын 3 жил болсон Баталзий цэгэн догоо сам хайрхан шүтэнгмэнэ Зүүн баруун сүдтэй билүүт хамар богот цагаан мал орхны ногоон хөвөө уул усан тэгшрэн дүнээрдсэн номын цэнхэр хангай минь өвдийн сургаал малч ухааныг өвлөн уламжилсан бүрхтийн багийн ажиж хичээнгүй малчин Түмэн минь
Бүрхтий багаас улсын авраг малчид одоо 3 төрөн гарсан байдаг. За 92 оноос өмнөх одоо аврагуудаа дурдах юм бол бас нэг 3-4 улсын авраг бий. За ингээд аврагуудын нутаг гэж бас хэлж болно. За аймгийн авраг малчдыг бол тоолвол одоо 20 нилээнд өгөж яваа болов уу гэж бодож байна. За сумын сайн малчид бол одоо ойрын тоонд орохооргүй болсон байхаа гэж ингэж бодож байна. Тэгээд энэ Билүүт нутаг маань өөрөө адууны сайхан орн. Тэгээд өнөөдөр Бүрхтий багийн маань одоо малчин түмэн адууны баяраа хийж үе үеийн адуучин малчтаа алдаршуулж энэ Монгол адууны өв соёл, Монгол адууны мал малалга, арга ухааны талаар бас хойч үедээ малчин түмэндээ алдаршуулан сурталчилж байгаад маш их баяртай байна. 21 тоо толгой адуу тоолуулсан. За үүнээс Бүрхтий баг маань 10,692 одоо тоо толгой адуу тоолуулж түмэн адуутай болж сайхан одоо түүхийг бүтээж өнөөдөр түмэн адууныхаа баярыг өргөн дэлгэр сайхан тэмдэглэж байна. За ингээд адууны өв соёлыг тээж түгээж үр хоочтой одоо өвлүүлж хадгалуулах энэ сайхан үйлсийг санаачилж зохион байгуулж байгаа Бямсран дарагтай Бүрхтий багийн хөдөлмөрч малчид ард иргэд та бүхэндээ баярын мэндийг хүргэж талархал илэрхийлье. Өнөөдрийнхөө Батүлжийн сумын 2 дугаар өг Түмэн адууны баяр дээрэн төр засагтан хөдөлмөр бүтээлэн нөлөөлж байгааны ахмадтан наадамчин олон маань сайхан алгадаш баяр хүргье. Туран салхин гангсан хэрийн цэцгэсийг тулан салхин илэвсэн наадмын өглөө сойлгоо яжигдэрсэн ачнай холгуудын солон хатж хурдалсан энүүн талминдээ динж хатан адах Монгол наадмын хөдөлсөн зэнгэрдээ ишхид ганцхан мартин заяа хэмэр салхин насаж сэрэндэги динж хатан адах Монгол наадмын хөдөлсөн зэнгэрдээ ишхид ганцхан мартин заяа хэмэр салхин насаж сэрэндэги I
За эрхэм өнөд үзэгчид та бүхэндээ бид өр ханга аймгийн Батүлжээ сүмийн Пүрэхтэй 2 дугаар өгийн Төмөн Адааны баяр наадмыг одоо хүргэж байгаа. За өнөөдрийн баяр наадмын Алуун сэргийн мандаа азраны уралдаанд одоо бүртгэгдсэн хурц урдан азрынуудын хөө гарааны 6 араар орсон төхөөрөмжнээр араар орж байгаа дүр зургийг одоо үзэгч та бүхэн харж байна. За ингээд одоо өнөөдрийн баяр наадам 6 насны мөрдөө уралдаа хадуун соёлтой холбоотой олон аргамжгаар үргэлжилнэ. За төхөөрөмжүүдээ орж идөө. За энэхүү эрхэм үзэгчтэй өр ханга аймгийн Батүлжээ сүмийн Бүрэгтийн 2 дугаар өгийн Төмөн Адууны баяр наадмын хурдан азраг одоо гараан 6-аас сэргэж байгаа торгон мөчийг одоо үзэгчтэй. За наадлаар одоо бор өөр бар заргад нэлээд зүтгээтэй оршиж байна. За өнгөн дээр хонгор азрагдсан. За Харанга аймгийн Цэнгэр сүмийн сумын алдар дааш наран хүүгийн хонгор азраг аймаг сүм бүсийн уралдаанд бас олон цагаан харигтай азраг өнөөдрийн баяр наадмын өнгөн дээр одоо гарч ирсэн марж байна. Өр ханга аймгийн 19 сүмийн алдарт боёоч ууган баярын одоо хурдан хээр азраг цаатлаар 3 дээр Говьалтай аймгийн Бэгэр сүмийн Монгол улсын тод мандаа яач Лавгийн Батмөнх хөө Инх хамгаалангийн одоо хурдан шарга азраг одоо гарч ирсэн харагдж байна. За наадлаар одоо зээр халзаа азраг өнөөдрийн баяр наадмын хурдан азрагны уралдааны 4-5-ын бөөрөн дээр одоо гарч ирсэн байгаа харагдаж байна. За 5 дугаартай Цэнгэр цээж нэмнэтэй хүрээ азраг өр ханга аймгийн Хүчир сүмийн Сунду баярын одоо хурдан хүрээ азраг байгаа харагдаж байна. За ингээд одоо өнөөдрийн баяр наадмын хурдан азрагны уралдааны өнгөний азраг нэлээд зүтгэгдэж үзэгчтэй. За өнгөрж уралдаад байсан 1 дугаартай хонгор азрагж байгаа харсан маань Харанга аймгийн Цэнгэр сүмийн наран хүүгийн азраг одоо хойшилсан байна. За ингээд хурдан азрагны уралдааны Говьалтай аймгийн Бэгэр сүмийн яриад Монгол улсын тод мандаа Лавгийн Батмөнхийн одоо хурдан хөө Инх хамгаалангийн одоо хурдан шарга азраг халдар азраг хоёулаа одоо хөтөлсөн марж байна. Лавгийн Инх Монгол улсын тод мандаа уяач Лавгийн Батмөнхийн одоо эхнэрнүүд одоо өр ханга аймгийн Батүлжээ сүмийн одоо хүн за ингээд энэ чухтаараа одоо ус энэ хадам талдаа ярьж одоо уралдаж өнөөдөр Төмөн Адууны баяр наадмаас оролцож байгаа юм байна. Хар улаан каскан малгайтай хүүхдтэй Цэнгэр цээж юмнээтэй Харанга аймгийн хотын Бац хишгийн одоо хурдан сартай зээр дазраг өнөөдрийн баяр наадмын хурдан азрын уралдааны за 7-8-ын бөөр дээр одоо гарч ирсэн ба харагдаж байна. За мөн одоо 68 дугаартай галдар азраг ногоон цээж нэмнээтэй галдар азраг өр ханга аймгийн хар өрсөн байж алтан гэрлээ одоо хурдан хээр азраг одоо гарч ирсэн байна. За энэ азруудын өнгөн дээр түрүү одоо хурдан азрын уралдааныг хөтөлж гарсан Харанга аймгийн Цэнгэр сүмийн уяаш наран хүүгийн хонгор азраг гэсэн. За энэ одоо хонгор азраг бол одоо аймаг бүсийн наадмуудаас олон сайхан одоо айраг төрөйтэй ийм одоо хурдан азраг. За ингээд өнөөдрийн баяр наадмын хурдан азрын уралдааны өнгөний 6-7 азрын ар дээр за энэ улаан каскан малгайтай хүүхэд үндсэн зээр дазраг одоо өршүүлж байгаа шүү үзэгчтэй. За энэ одоо Харанга аймгийн хотын сүмээс Бацхийн сартай зээр дазраг цаалт нь одоо Монгол улсын тод мандаа Лавгийн Батмөнхийн унган тамхтай хурдан зээр талзаа азраг ус өнөөдрийн баяр наадмын хурдан азрын уралдааны 7-8-ын бөөрөн дээр одоо гарч ирсэн байна. За энэ ногоон цээж нэмнээтэй уртлагдуухийн эцтэй хээр азраг бол 68 дугаартай уралдааны замд одоо мордсон. Өр ханга аймгийн хар өрсөн сүмээс алтан гэрлээ хээр азраг. За араас 16 дугаартай ягаан цээж нэмнээтэй цавдар одоо 9 бөөрөн дээр одоо орж ирж байгаа шиг байна. За ингээд өнөөдрийн баяр наадамд одоо өр ханга аймгийн одоо ардлын сумдуудаас гадна хангаа сумдуудаас гадна Харанга аймгаас бас нэлээд хэдэн азраг одоо эрдэм төвс уяачд одоо өнөөдрийн баяр наадмыг одоо зорин ирж одоо уралцсан ийм одоо сөргөн дэлгэр сайхан наадам болж байна. За наадлаар одоо энэ дөрөв хамгийн наадлаар одоо уршиж байгаа Харангийн хотын Бат гişгийн одоо урд нь зартай зээр дазраг оршиж байгаа. Лавгийн Батмөнхийн тод мандагийн тонгон тамхтай зээр дазраг. За Харанга аймгийн Цэнгэр сүмийн уяач наран хүүгийн одоо хурдан хонгор азраг гэсэн. За ингээд одоо энэ одоо азрууд бол одоо явж байгаа. За өдрийн 4 азраг одоо тасарсан юм шиг байна. 3 азраг юм уу? За 4 азраг байна. 6 азраг байж үзэгчтэй. За өнгөн дөрөө бол одоо зээр халзаа азраг одоо өнөөдрийн баяр наадамд මේ одоо Харанга аймгийн Өвгийн нөр сүмийн яач Амарлангоогийн одоо хурдан зээр тазраг одоо хөтөлсөн байна. Энэ одоо Харанга аймгийн Ихтэмэр сүмийн харьяат Монгол улсын их хурлын гишүүн Тэмүүжингийн ганцхан Тэмүүжингийн одоо унгаа хадуун. За ард дээр нь Өр ханга аймгийн Говьалтай аймгийн Бэгэр сүмийн Монгол улсын тод мандаа Лавгийн Батмөнхийн одоо халдар азраг. За унган тамхтай түүний хүү Инх хамгаалангийн нэр дээр одоо оролцсон юм байна. За цаалт нь одоо хүрээ азраг одоо оршиж өөрөнгө мужир сүмээ Сунду хоёрын одоо хурдан хүрээ азраг. За Өр ханга аймгийн хар өрн сүмийн уяача ууган баярын хэр азраг гэсэн. За ингээд энэ азрын хооронд одоо өнөөдрийн баяр наадмын төрөв тодорхой болж байна. Арын азруудаа их л одоо холдлоо одоо. За эхний 5 азрууд одоо ингээд одоо холдож байгаа юм байна. За араас хонгор азраг 2 л ороод ирсэн. Амарлангоогийн одоо хурдан зээр талзаа азраг хөтлөөд өгшөө. Харанга аймгийн Өвгийн нөр сүмээс Амарлангоогийн зээр тазраг. За ингээд барианд одоо орж ирж байгаа байна. Хурдан азраг. За ингээд Өр ханга аймгийн Батүлжээ сүмийн Бүрэгтэй 2 дугаар өгийн Төмөн Адууны баяр наадмын хурдан азраг орж ирэхэд Харанга аймгийн Өвгийн нөр сүмийн уяач Амарлангоогийн одоо хурдан зээр талзаа азраг төрүүлжээ. За амуу үзүүн дээр Харанга аймгийн Цэнгэр сүмийн уяа сумын алдарт байж наран хүүгийн хонгор азраг амуу үзүүнд одоо хурдаллаа. За ингээд одоо арын азрууд одоо Өр ханга аймгийн харууны ууган баярын хэр азраг 3 дээр хурдалж за 4 дээр Говьалтай аймгийн Бэгэр сүмийн Монгол улсын тод мандаа Лавгийн Батмөнхийн хүү Инх хамгаалангийн шарга азраг айргийн 4-д одоо хурдалж байгаа харагдаж байна. За
За ингээд ихний 4 хазраг одоо орсон. За эхний 4 хазраг бол одоо тасарсан юм байна. Үзүүлэлгэн бол одоо нэлээд одоо тасарч одоо орж ирж байна. За 5 дээр мөн одоо тавгийн Батмөнхийнхөө энх Монголынгийн халдар хазраг аргийн 5-д одоо за аргийн 5-д одоо ордолж байгаа харагдаж байна. За эхний 5 хазраг одоо орлоо. За энэ одоо ингээд азраг бол одоо үзүүлэлгэн нэг нэгээс нэлээд холдож одоо орж одоо орсон юм байна. За 6 дээр ямар азраг одоо за нөгөө Батүлзэсэн байж энх сайхны халзаа азраг одоо орж ирлээ. За 16 дугаартай цавдраа азраг 7 доор одоо орж ирлээ. Фурлын гişүн Тэмүүлэн дан зэрэг хоёрын унгаатай. Тий. Дааганд нь ахт нь бэлгэн өгчээсэй одоо юм уу. Энэ жил хавчиг 7 настай азраг. Өнөө жилийн хэдик дахь руу яваа. Өнөө жил хаана яаж уралдаж байна? Өнөө жил өгийн юу Арангахан зүүн бүст 4-өр орчаад. Тий. Тэгээд сая 2-3 жижиг нааданд бас төрүүлсэн. Тэгээд сая одоо 4-т хуралдаан болж байна гэдэг. Наран өвгийн хонгоролцсон азраг ам гүс өндөрлөө. За танд хоёр үргийа. Баярлаа. Азраг сайхан ам өвчлээ. За хонгоролцсныхаа сайхан удам өгшний танилцууд өмнөх сайхан амжилтууд гэнэ сайхан. За энэ тийм ээ. Ер нь битүү азраг байгаа мó. Сая нэг 2 3 аригчаад ирсэн азраг баг. Наа алтан гэрэл хах маань бэлгийн төгс азраг баг. Аа. Тэгэхээр хэдний унгаа доо. Тийм ээ. Тэгээд азраг уян сүмээ уугуул харин сүмээ харьяат аймгийн алдарт байж тулгут гэдэг үнэ унгаатай тий. Шинээр азраг нэг төлтөө тулгутахтаас баярлаа гэж хэлье. Саг урдан байна. За миний хэр азраг 23 онд Өврөнгө аймгийн баяр наадамд амаа үзүүлсэн. Аймгийн баяр наадам. Аймгийн баяр наадам. Баруун бүсэд нь амаа үзүүлсэн. Төвшрүүлгийн үлжитэй 91 жилд ааргийн дөрөөр соёлоо цацдаг гэсэн. Хоёр азраг харагдаж байна тийм ээ. За сайхан сэтгэлдээ сайхан уулзаач. Оо сэтгэл өндөр байна. Тэгээд энэ хоёр азраг маань аав юм унгаа одоо Монгол Цадад Монлоо лавгийн Батмөнхийн. Тэгээд хангаа нутагтаа ирээ сайхан наад чинь тэгээд бүх хангаачуудаа мөн Батлын сумчуудаа сайхан надаар. За хурдан азаргны уралдаанд төрүүлж яригдсан төмөн хөдийг цолдож байшаглалыг гардуул харах хэмжээ явагдаж байна. За үзүүр дөрөнд төрүүлгөө шийдсэн хурдан азаргны уралдаан үнэхээр үзүүштэй болсон. За ингээ хурдан азаргны уралдааны байшаглалыг за бүрэгдээ 2 дугаар өгийн малчин адуучин мягмар агсны үр хөвгдүүд хэвээнд итгэж одоо оролцож байгаа. За ингээд одоо өргөмжлөл медаль мөнгөн шагналыг төрүүлж амуу үзүүлж айргийн 3 4 5-д одоо хордсон хурц урдан үлгүүдээ эзэн хүмүүст нь одоо байшаглалыг гардуулан өгч баяр хүргэж цаашдынх нь уралдаан наадамд нь амжилт хүсэж байлаа. Мөнгөн шагналаас гадна за адуун сүргийнхээ хишиг болсон одоо даагнуудыг бас байшаглалд гардуулан өгсөн ийм сайхан өрөөлтэй арга хэмжээ болж байна. За эрхэм өнөд үзэгчид та бүхэндээ бид өхөн Өвөр ханга аймгийн Батүлзэсмийн бүрэгдээ 2 дугаар өгийн Төмөн адууны баяр наадмыг хүргэж байгаа. За ингээд өнөөдрийн баяр наадмыг хурдан за Шандаст их насны мөрдөө уралдаанд одоо бүртгэгдсэн одоо хурц урдын үлгүүд өнөөдрийн баяр наадмыг хурдан их насны мөрдөө уралдаасан 33 удаа алтан өргөдөн хөлгүүд их насны мөрдөө уралдаанд бүртгэгдсэн байна. Өвөр ханга ар ханга Говьалтай аймгаас одоо эрс мөрд одоо бүртгэгдсэн байгаа. За энэхүү Өвөр ханга аймгийн Батүлзэсмийн Төмөн бүрэгтэй багийн одоо бас Төмөн адууны баяр наадмын хурдан их насны мөрд одоо ирэхэд наадлаар нь цэнхэр каск малгайтай өгöd үндсэн хээрмөр одоо гарч байна. Хөрөнгө хүчиртийн хаширдны одоо хурдан хээрмөр байна. За өнгөний мөрдүүд нэлээ очтойхон гаржээ. Өнгөн дээр ар ханга аймгийн Цэнгэрсмэ Чойдоржийн сайхны одоо хурдан зээлмөр одоо гарч ирсэн бол цаатлаа нь хонгор алзан мөр одоо гарч ирсэн. За Өвөр ханга аймгийн ар ханга аймгийн Цэнгэрсмэ Сосрмын хонгор алзан мөр өнгөн дээр одоо гарч ирсэн байна. За ингээд энэ хоёр мөр одоо очтойхон гарч ирээд бүрэгтэй 2 дугааргийн Төмөн адууны баяр наадмыг одоо өтөлсөн бол ар дээр нь Говьалтай аймгийн Бэгэрсмийн Монгол Улсын дод манлал Тавгийн Батмөнхийн одоо тавнган тамгатай бор за буурал гэсэн 2 мөр одоо гарч харагдаж байна. За энэ хийн дээр алаг мөр одоо уршилдаа үзэж шүү. Өвөр ханга аймгийн Харан сүмээ Сэрэн лэмдгийн алаг мөр одоо энэ 5-ын бөөрн 5 дугааргийн бөөрн дээр одоо гарч ирлээ. За ингээд одоо арын мөрдүүд бол одоо ширүүхүү хөлдөө үзэж байна. Арын мөрдүүдийн өнгөн дээр 3 дугаартаа хурдан цавдар мөр одоо нэлээд ширүүх хөлдөөс Арангаан Батан сүмээч мөнх чаргалын завдар мөр арын мөрдүүдийн өнгөн дээр байна. За 9 номертой Өвөр ханга Баталзын сүмээ Батгтгийн хөрмөр одоо энэ мөрдүүдийн өнгөн дээр байна. Түүний арал дээр одоо энэ Цэнгэр нэрмэтэй улаан каск малгайтай өгöd үндсэн 3 дугаартаа хурдан цавдар мөр одоо оршиж байгаа зүгт Арангаан Батан сүмээч мөнх чаргалын цавдар мөр одоо оршиж байгаа. Наадлаар энэ 8 дугаартаа хурдан хулмөр гараад ирсэн Өвөр ханга хүчирсэн байж даваагийн одоо хулмөр одоо энэ мөрдүүдийн дундуурхан гарч ирээд одоо оршиж байгаа харагдаж байна. За ингээд Өвөр ханга аймгийн Батүлзэсмийн бүрэгтэй 2 дугаар өгийн
Түмэн Адууны баяр наадмын хурдан их насны мөрд уралдааны үзэр мөрдүүдийг харуулах нэ. За Алангмаар одоо орж байгаа Өвөр хангамгийн хожирцмын үеяч Сэрэн Төндмийн одоо хурдан одоо Өвөр хангамгийн харан сүмээ Сэрэн Төндмийн одоо хурдан Алангмаар одоо орж байгаа. За энэ өнгөний нэг 3 4 мөрний ар дээр одоо нэлээд зүтгээд одоо орж байгаа шүү үзэгчтэй. За ингээд урагшлаад эхний 4 мөр одоо үндсэндээ бол одоо өнөөдрийн баяр наадмын хурдан их насны мөрд уралдсан. За 5 номертой хонгор халзмаар 3 дээр одоо гарч ирсэн байгаа. За энэ хонгор халзмаар одоо Өвөр хангамгийн Аранхаймгийн Цэнгэр сүмийн үеэ Сосрмын хонгор халзмаар 3 дээр одоо гарч ирсэн харагдаж байна. За хонгор халзмаар одоо 3 дээр одоо гарч ирсэн. За ингээд өнгөний 2 мөр одоо хөтөлж байна. За Говьалт аймгийн Бэгэр сүмийн Монгол Улсын тодмын Лавгийн Батмөнгийн бормоор 2 дээр шүү үзэгчтэй. За өнөө жил одоо усын 100 жилийн баяр наадамд уралдсан өнгөн дээр уралж байгаа тайргийн архнаар нэг 11-2-ын бөөрийн дээр усан бормоор одоо оршилж байна. За Өвөр хангамгийн Баталзын сүмийн үеяч Дондов Ширчингийн амар жаргалын одоо хурдан боордмор одоо хөтөлсөн байна. Мөн одоо Монгол Улсын тодмондоо яаж Говьалт аймгийн Бэгэр сүмийн үеяч уугуулаа. За Лавгийн Батмөнгийн унган тамгатай боордмор өнөөдрийн баяр наадмын хурдан их насны мөрд уралдааны хөтөлсөн байгаа харагдаж байна. За энэ бол Өвөр хангамгийн хожир сүмийн Баталзын сүмийн үеяч Дондов Ширчингийн амар жаргалын одоо хөрөн буурал гэдэг мөрөө сартаа хөрөн буурал одоо өнөөдрийн баяр наадмын за бүрэгтийн 2 дугааргийн Түмэн Адууны баяр наадмын хурдан их насны мөрд уралдааны хөтлөөд за нэлээ одоо холхон дасарч байгаа харагдаж байна. За ингээд сар бууралмор одоо ингээд хурдан их насны мөрд уралдааныг хөтөлсөн. За 2 дээр ямар мөр одоо орж ирэх одоо бүгдээрээ харъя. За 2-ын мөрийг одоо бүгдээрээ харнаа. За ингээд 2 дээр одоо Лавгийн Батмөнгийн одоо хурдан бормор Говьалт аймгийн Бэгэр сүмийн Монгол Улсын тодмонлоо яач Лавгийн Батмөнгийн одоо хурдан бор 3 дээр Өвөр хангамгийн Хараарын сүмийн үеяш Сосрмын одоо хурдан хонгор халзмаар 3 дээр одоо орж ирлээ. 4 дээр энэ хүрээ халзмаар одоо ойрын танигдж одоо хүрээ халзмаар одоо огшлаад байна. За Цэрэн Төнд Өвөр хангамгийн Хараарын сүмийн Цэрэн Төндмийн Алангмаар 5 дээр одоо орж байгаа. 6 дээр 113 дугаарт орсон аймгийн алдартай Чойдоржийн сайхан баярын одоо хурдан зээлмэр 6 дээр одоо орж ирсэн. За 33 дугаарт уралдааны зам одоо мордсон Өвөр хангамгийн хожир сүмийн үеяч Хаш эрдэнэ хээрмэр одоо орж ирлээ. Араас одоо 9 дугаарт уралдааны зам мордсон Хүрмөр одоо орж ирлээ. За 3 дугаарт уралдааны зам одоо мордсон Өвөр хангамгийн Аранхаймгийн хотон сүмийн үеяч Мөнх Жарлын тавьдар мордор одоо орж ирлээ. За Өвөр хангамгийн хожир сүмийн аймгийн алдартай үеяч Мягмарсрынгийн хурдан шаргамар одоо орж ирлээ. За саяны хээр мордсон Өвөр хангамгийн Баталзын сүмийн аймгийн алдартай үеяч Баясгалангийн одоо хээр мордор оршилсан. За 36 та хонгормор одоо энэ мөрдүүдийн ард дээр нэг 17-8-ын бөөрөн дээр одоо уршилж байгаа мөрдөд байна. За ингээд одоо нэг 15 16 7-8-ын бөөр дээр за энэ шаргал чеймэт хэр мөрдөд аймгийн алдартай Баясгалангийн хэр мөр одоо энд уршилж байгаа 14 5-ын бөөрөн дээр одоо уршилж байгаа харагдаж байна. За энэ мөрдүүд одоо уршилж үзэгчтэй 84 дугаартай хурдан бууралмор одоо өнөөдрийн баяр наадмын Өвөр хангамгийн хожирцсан байж Тавсрынгийн бууралмор цаашлан Өвөр хангамгийн хожирцсан аймгийн алдартай Мягмарсрынгийн шаргамар одоо гарч ирсэн байна. За энэ мөрдүүдийн өнгөн дээр бол одоо хулмор одоо оршилж байгаа. За энэ Өвөр хангамгийн хожирцсан байж даваагийн хулмор гэсэн. За энэ дөрвөн мөрд одоо нэг 11 2 3 4-ийн бөөрөн дээр одоо оршилж байгаа мөрдүүд аа. За энэ мөрдүүд одоо урагшлаад өсвөрийн мөрдүүд очоод зурлагыг байх гэж зүрх. За хулмор одоо сум орнотын чанартай наадмууд бас 2 3 удаас хайрагдсан ийм одоо хурдан үлгш үзэгчтэй. За ингээд одоо энэ мөрдүүд одоо оршилх нэ. За наадлын бууралмор одоо 84 дугаартай уралдааны замд одоо мордсон. Бууралмор Өвөр хангамгийн хожир сүмийн үеэс Лавсрынгийн бууралмор цаатлан Мягмарсрынгийн шаргамар одоо гэж. За энэ одоо уралдаж байгаа мөрдүүдтэй хамгийн ахмад нь багтаа. Тэрдээ одоо 2016 онд бол одоо Өвөр хангамгийн Хараарын сүмийн 60 жилийн баяр наадамд аярэгдчихсэн да. Шинэхэн одоо 7 настай мөр одоо аярэгдчихсэн. Өнөө жил одоо бас л одоо хурдан байгаа. За урдлын мөрдүүдийг одоо харуулж гэлээ. Цавдар мөр одоо уршилах нэ. 3 дугаартай уралсан Аранхаймгийн хотон сүмийн үеяч Лавсрынгийн одоо хурдан цавдар Мөнх Жарлын одоо хурдан цавдар мөр 9 номертой одоо хурдан Хүрмөр 2 одоо өнөөдрийн баяр наадмын хурдан насны мөрд уралдааны өнгөний одоо 5 6 мөрдийн ар дээр зүсгээд одоо уршилж байгаа шүү үзэгчтэй. За энэ мөрдүүд одоо урснаа. За мөн одоо өнөөдрийн баяр наадмын хурдан насны мөрд уралдааны өнгөн дээр одоо уралдаасан Аранхаймгийн Цэнгэр сүмийн аймгийн алдартай Чойдоржийн сайхан баярын одоо хурдан мөр байна. За энэ 9 номертой энэ хөрмөр одоо Мөнх Жарлын хөрмөр шүү үзэгчтэй. Мөнх Жарлын одоо хөрмөр тавьдар мөр одоо гам. За хулмор одоо уршилж байгаа. 7 номертой хурдан Аранхаймгийн хотон сүмийн үеэс Лавсрынгийн одоо хурдан хулмор одоо үзүүрийн мөрдүүдийн ардаар бүгд одоо зүтгэж одоо уршилж байна. За халагмор одоо гарсан цагаас 4 5-ын бөөрөн дээр одоо уршилж байгаа. За Өвөр хангамгийн Хараарын сүмээ Сэрэн Төндмийн халагмор одоо уршилж байгаа. За түүний уралд дээр дахиад хөрмөр одоо уршилж байгаа. За энэ хөрмөрний номер нь одоо тун харагдаж өгөхгүй байгаа. Харагдаад байгаа. За энэ 3 мөрний өнгөн дээр 33 дугаартай уралдааны үзсэн Өвөр хангамгийн хожирцсан байж Хаш эрдэнэ одоо хурдан хэрмэр. За энэ хэрмэрний урал дээр Өвөр хангамгийн Аранхаймгийн Цэнгэр сүмээ Сосрмын хонгор халзан мөр гэсэн энэ мөрдүүд өнгөний 2 мөрний ард явж байгаа хонгор халзан мөр 3 дээр баг.
За дөрөвдөр одоо 33 дугаартаас Өвөрангам хожирцсан байж хаширдны одоо урдан фермер нь одоо шиж байгаа маа. За ингээд өнгөний 2 мөр одоо холхон тасарсан байгаа. Ховолтой аймгийн Бэгэрсүм яриад Монгол улсын тод маань Лавган Батмүг гэдэг уяаж одоо өнөөдөр за Хадмынхаа нутагт одоо бас хангаар сайхан наадж байна. За ингээд одоо түрүү азган дээр одоо 2 азган 4 5-аар одоо ордсон болвол за ингээд бор морин одоо хөтөлсөн байгаа гэж байна. Монгол улсын тод маань Лавган Батмүгийн бор морин хөтөлсөн. За амун хүзүүн дээр бол Лавган Батмүгийн ундан одоо Өвөрангам аймгийн Батгалзээсүм уяаж донжиг Дондог сэрчингийн амар жаргалын одоо урдам буурлмөр одоо гараад ирсэн хөрөн буурлмөр гараад ирсэн. За энэ 2 мөр одоо бүр урагшлаад одоо суушлах нэ хөрөн буурлмөр одоо урагшлах нь. За ингээд бормор бол аргагүй энэ цаг тодорсон морилдоо. Улс бүсийн наадамдуудаа айрагтай аймгийн бүсийн одоо олон наадамдуудаа айрагцсан. Өнөө жил одоо Ус аймгийн 100 жил буюу за баруун бүсийн одоо улсын Даншиг баяр наадамд очиод одоо сөнгөн дээр одоо оруулж байгаад айргийн арханаар буюу нэг 11-2-ын бүрэн дээр одоо орсон шиг санагдаж байна бормор. За ингээд бормор одоо Монгол улсын одоо зүүн бүсийн уралдаан зүүн бүст одоос одоо айрагдж ирсэн гэдээ ярих юм бол одоо аргагүй урдан бөрөө. Ховолтой аймгийн Бэгэрсүм Монгол улсын тод маань Лавган Батмүгийн бормор. Ард дээр нь одоо Лавган Батмүгийн унган одоо Өвөрангам аймгийн Батгалзээсүм Дондог сэрчингийн амар жаргалын одоо хөрөн буурлмор гэсэн. За энэ 2 мөр одоос яруухан одоо урагшиж байна. За бормор одоо өнөөдрийн уралдаанд бол төрүүл мөрний тонд бол яахгүй одоо орж исэн мөр. За ингээ 2 чиг одоо солбож хатгаад урагшлах нэ. Энэ жил одоо чинь 9 настай байв 8 9-тэй ухаан энэ бормор. За ингээд бормор одоо өнөөдрийн баяр наадмын хурдан их насны мөрд уралдаанд төрүүлэх нь одоо тодорхой болж явах шиг байна. За энэхүү Өвөрангам аймгийн Батгалзээсүмийн бүрэгдээ 2 дугааргийн Төмөн адууны баяр наадмын хурдан их насны мөрд барианд орж ирээд Ховолтой аймгийн Бэгэрсүм яриад Монгол улсын тод манлайш Лавган Батмүгийн одоо урдан бормор төрөөж Өвөрангам аймгийн Батгалзээсүм Дондог сэрчингийн амар жаргалын хөрөн буурлмор хамаа үзэнд одоо хордолсон амжилтыг үзүүлэлээ үзэгчтэй. За ингээд энэ 2 мөр дарын мөрдүүдээс холхон. За 3 дээр энэ Өвөрангам хожирцсон нэг хаширдны одоо урдан фермер одоо орж иж харагдаж байна. За 4 дээр араас үтгээд аргагүй одоо хурдан буяагаа нотолж Өвөрангам аймгийн хожирцсон аймгийн алдардааш Мягмарсрангийн шаргамар энэ жил Өвөрангам аймгийн уянгад болсон хаврын бүсийн уралдаанд мөн одоо 4-т одоо ордолсон ийм мөр одоос айргийн 4-т одоо ордолж харагдаж байна. За ингээд одоос 4-дөр одоо хурдаллаа. За 5 дээр ямар одоо орж ирэхийг одоо бүгдээр харъя. За 5 дээр одоо энэ Арангам хотон сууж мөнх шаргалын цавьд нь одоо айргийн 5-д одоо ордолж харагдаж байна. За 9 дугаартаа хөрмөр одоо бас ингээд 6 дээр одоо хурдаллаа. За Өвөрангамгийн хожирцсан шатрын хөрмөр юм байна. 9 дугаартаа хөрмөр. За дараа нь 7 дугаартаа Арангам хотын тагсрын холмор одоо орж ирж байна. За гарсан цагаас өмнө Өвөрангам харны цэрэн лөндийн алаг мөр одоо 9-дөр одоо 8-ын бүрэн дээр одоо орж иж байгаа шиг байна. За 113 дугаарт Арангам аймгийн Цэнхрийн Чойдоржийн сайхан баяр алдартай мөр одоо орж ирж байна. 8 дугаартаа уралдааны замд одоо морцсон хожиртын даваагийн удаа улмор одоо орж ирж байна. Ингээ та бүхэндээ хурдан их насны мөрдөө уралдааны хүргэлээ. Төрөө магнат урлаа. За баяр хүргье. За баярлалаа. За борморны годом өгшнийг сайн Бормор манай аав сайхан амжилтуудыг сайхан тавьсан тийм ээ. Бормор манай аав унгаа одоо өөрөө унгаа одоо. Тэгээ сая улсад 12-оор орж ирээд өмнө зүүн бүст 3-аар яригдсан. Тийм одоо. За хурдан их насны мөрдийн зохион байгуулалт юу ямар хуу болоо. Зохион байгуулалт гоё нөө нар хооронд тэгшэрсэн. Сайхан өдөр байна. Танд баяр хүргэе. За баярлалаа. Ингээ наадамчин тавхандаач баярлалаа. За буурал мөрнийхөө сайхан өмнөхөө сайхан амжилтуудын сайхан дөр дайсан. Оо ер нь битүү мөртөө. Монгол улсын тодмолоо яач Батмахаа гэр болтолон баярлалаа л гэж хэлээ та тий. За мөрнийхөө сайхан удам өгчний танилцуулаад өмнөх сайхан амжилтуудын сайхан дөр дайсан. Намны шаргамар Өвөрангам аймгийн Үлдээ сумын аймгийн алдарт тавгсрах унгаад байгаамаа. Сая хавар хангам бүстэй айргийн тавар хурдалчаад сая баг нааданд төрүүлчихэд түрүүнд нэг бас хайрганы нааданд тавар төгчөөл ирж байгаа мөртөө. Энэ наадамд гिचтэй насны хэдэн мөртөө ганц мөртөө л ирлээ. За хурдан их насны мөрд уралдаан амжилттай явагдаж өндөрлсөн. За ингээ баяр наадмын шагнал хардуул харамжийн үеэр хурдан их насны мөрд уралдаанд төрүүлж аригдсан мордын бай шагналыг одоо гардуулах үйл ажиллагаа явуулж байна. За ингээ бүрэгдээ 2 дугааргийн малчин баруун сүндийн тангад агсны өр хөвгтүүд Төмөн адууны баяр наадмын хурдан их насны мөрд уралдааны бай шагналыг дааж ивент итгэж одоо оролцсон юм аа. За иймээс одоо бас их насны мөрд уралдааны бай шагналыг ивент итгэж оролцсон гэр бүлдээ талархал төвшүүлж сайн сайхан бүхнийг хүсээрэй. За ингээд бай шагналыг болох за өргөмжлөл мөнгөний шагнал медалийг одоо гардуулан өгч баяр хүргэж байна. За Өвөрангам аймгийн Батгалзээсмийн бүрэгдээ 2 дугааргийн Төмөн адууны баяр наадмын үеэр адуучин тэмцээн зохион байгуулсан. За ингээд одоо энэ цаг үед адуу хэмээх Тэнгэрлэг амтныг
хадгуулан боллож өсгөн үржүүлж байгаа залуучуудынхаа хиймэрл ундааг сэргээх ядаа ирчүүдийн маань одоо эдрийн жавхааг харуулсан хадуучин тэмцээн өргөн дэлгэр зохион байгуулагдсан. За хадуучин тэмцээн ташуур уурах шүүрэх тэмцээн. За морин дээрээс одоо болон юунаа шургуулж уруулах тэмцээн. За мөн одоо бас эмнэг хангалт бүлгүүлэх тэмцээн гэсэн одоо ангиллаар зохион байгуулагдсан маа. За энэ төрлийн одоо хадуучин тэмцээнд Өвөр Хангай аймгийнхаа хадуучдын одоо тэмцээн болон за сум орнууд зохион байгуулагдж байгаа нэрмжид бооцоод хадуучин тэмцээнүүд амжилттай оролцдог олон сайхан хадуучид маань хүрэлцэн ирж энэ сайхан одоо Түмэн Адууны Баяр наадмын хадуучин тэмцээнд бас эдрийн жавхааг харуулж үзэгч олон түмнийхээ уухаан тунд одоо өргөн дэлгэр сайхан оролцсон юм аа. За хадуучин тэмцээн бол эхнээсээ энэ тэмцээг хөрсөлдөөнтэй олон одоо шилдэг хадуучдын маань авхаал самбааг одоо харуулсан. За энэ төрөлцөн ирсэн үзэгч олон түмэн болон гадаад дотоодын аялал жуулчдын одоо анхаарлыг татсан сэтгэлийг баясгасан олон төрлөөр одоо зохион байгуулагдсан юм аа. За ингээд Өвөр Хангай аймгийн Балталцын бүрэгдээ 2 дугаарагийн Түмэн Адууны Баяр наадмын үеэр зохион байгуулагдсан хадуучин тэмцээний дүн гарахад 1-р нь Өвөр Хангай аймгийн Балталцын сүмийн хадуучин Цэрэн дүгрийн Цэдэн содом орсон бол за 2-р нь Бүр сүмийн хадуучин Батнямбуу, за 3-р нь Балталцын сүмийн хадуучин Ташлавгийн Авг дэрж орлоо. За харин одоо шагналт 4-р нь Балталцын сүмийн хадуучин Санжидмаагийн Нямхүү, за 5-р нь Хужир сүмийн хадуучин Лавг Нямбуу орсон амжилтыг үзүүлсэн юм аа. За ингээд хадуучин тэмцээнд амжилттай оролцож Түмэн Адууны Баяр наадмын хадуучин тэмцээний шагналт байранд шалгарсан хадуучдын баяр шагналыг Баяр наадмын зохион байгуулагчдын зүгээс баяр хүргэж гардуулсан өргөмжлөл медаль мөнгөний шагналаар шагнаж оромшуулсан юм аа. За хадуучин тэмцээний 1-р байрыг 2-дугааргийн малчин Сумын аварга малчин Бямживын ган тулгын гэрвэл за хадуучин тэмцээний 2-дугаар байрыг 2-дугааргийн малчин аймгийн аварга малчин Цэвгсрэнгийн Батбэлгийн гэрвэл за хадуучин тэмцээний 3-дугаар байрын шагналыг 2-дугааргийн малчин Сумын аварга малчин Батбаярын Төмөрч өдрийн гэрвэл за хадуучин тэмцээний 4-дугаар байрын шагналыг 2-дугааргийн малчин аймгийн аварга малчин Цэнцрэнгийн Цэрэн лавгийн гэрвэл за хадуучин тэмцээний 5-дугаар байрын шагналыг 2-дугааргийн малчин Сумын аварга малчин Баргалын Ганбаатарын гэрвэл тус ивент итгэж зохион байгуулсан юм аа. За ингээд амжилттай оролцсон хадуучдын шагналыг ивент итгэгчдийн зүгээс гардуулан өгч баяр хүргэлээ. Тэгээ түрүүсэндээ маш их баяртай байна. Тэгээд 13 4 нэг багасаа надад танилцж гисэн дээр. Хадуучин тэмцээнд ер нь гэр амжилттай оролцсон энэ үеийн тэмцээч байв. Өмнө ямар амжилттай тэмцээч байв? Ер нь ганцаар үзүүлсэ амжилт. Ганцаар амжилт гаргасан байгаа. За Өвөр Хангай аймгийн Баталзын сүмийн бүрэгтэй 2 дугааргийн Түмэн Адууны Баяр наадмын үеэр зохион байгуулагдсан. За сайхан морьтой сайхан госуудаа шалгаруулах тэмцээн өргөн дэлгэр боллоо. За энэ төрлийн тэмцээнд бас нэлээд олон госууд одоо хүрэлцэн ирж оролцлоо. За Өвөр Хангай аймгийн Баталзын сүмийн малчид хөлмөрчид залуучуудаас гадна за Өвөр Хангай аймгийн Хар өрийн сум, Зүүн Баярлаан сум гэдэг хил залгаа одоо сумдын хадуучид малчид маань хосууд маань бас өргөн дэлгэр оролцсон юм аа. За ингээд морь унсан сайхан хос шалгаруулах тэмцээн бол одоо өргөн дэлгэр болж морины одоо зүс за тэгээд хосуудын маань хөмсөн хувцас хутал за идэл хэрэглэл за морь одоо хэрхэн идэж унаж байна гэдэг олон шалгуурын доор за сайхан хосын тэмцээн маань бас өргөн дэлгэр зохион байгуулагдсан. За энэ хөдөлгчдийн зүгээс бас морьтой хосуудыгаа нэр усаар сайхан дуудаж цоллож за хосууд маань бас өөрсдөө сайхан морь унаж үзэгч олон түмний урдуур бас хүн хүндэтгэл үзүүлж за өөрсдийнхөө одоо бас жавхаа харуулж энэхүү одоо сайхан хосын тэмцээнд оролцсон юм аа. За ингээд өрсөлдөөн дүүрэн ийм сайхан тэмцээн болсон. Шүүгчдийн зүгээс бас дүн гаргахад бас нэлээд бэрх байлаа гэж одоо хэлж байлаа. За ингээд Өвөр Хангай аймгийн Баталзын сүмийн бүрэгтэй 2 дугааргийн Түмэн Адууны Баяр наадмын за морьтой сайхан гос шалгаруулах тэмцээн үзүүштэй үзэгч олон түмний одоо бахархлыг төрүүлсэн ийм одоо сайхан өргөн дэлгэр болсон юм аа. За ингээд энэ төрлийн тэмцээний дүн гарахад 1-р нь Өвөр Хангай аймгийн Хар өрийн сүмийн хараад Сүмийн алдарт байж Бямдатхын намжилдэрж Сүмийн алдарт байж Батбаярны 7 сар нарын хос 1-р нь орсон амжилтыг үзүүлсэн. За 2-р нь Өвөр Хангай аймгийн Зүүн Баярлаан сүмийн Цэрэн дотох Даваанар, за 3-р нь Өвөр Хангай аймгийн Баталзын сүмийн Гансүх Ядам сүрэн нар орж устайгаан онлайсан юм аа.
За морьтой сайхан хосын тэмцээнд амжилтаа оролцсон адуучдын маань шагналыг одоо гардуулж байна. За ингээд Түмэн адууны баяр наадмын морьтой сайхан хосын тэмцээний эхний 3 байранд орсон адуучдын бай шагналыг за 2 дугаар үеийн малчин цам багсны гэр өр хүүхдүүд нь одоо бас ивент итгэж одоо оролцсон юм аа. За ингээд шагналыг одоо гардуулан өгч баяр хүргэж байна. За миний өөрөнгөний батцсан юм энэ нутагтаа төрчөө. Юу 81 оноос одоо нэг зэрэг паачрэл тэгэл 82 онд дэглээ аваад ирсэн. Тэр чигээр энэ хойцлын нэг ховцол тарцлаад ирсэн адуутай үтсэн. Тэгээ ард түмэнд сайхан гоё ерөөс амтан түмэнд сайхан гоё урдрагсан хогрохсон хооллуулаад ингээд сайхан явж ард түмэнтэйгээ сайхан ингээд нутгсандаа ингээд явж байсан. За Уранга аймгийн Батөлзий сум. За бүрэгтийн 2 дугаар өгийн Түмэн адууны баярын хурдан соёл насны мөрөд гарааны зурхаагаас ирэхэд бэлэн болжээ. За өнөөдрийн хурдан соёл насны мөрөдийн уралдааны 21 хурдан ажнаа бүртгүүлээд за оржилөө. Энэхүү Уранга аймгийн Батөлзий сум бүрэгтийн 2 дугаар өгийн Түмэн адууны баярын хурдан соёл насны мөрөд гараанаас нэгэн зэрэг сайхан эргэж за өнгөн дээрээ 3 номертой мордсон хэрвэрээ гарч ирээд өнгө авч байна. За Аранга аймгийн Хотон сумын уяаж хайдвын хэрвэрээ сумын нэг харигтай хэрвэрээ өнөөдрийн энэ хоёр цэнгэл наадмын хурдан соёл насны мордыг өнгө аваад гарч ирсэн бол за наадлаар нь Уранга аймгийн Батөлзий сумын 1-р харьяат аймгийн алдар тоёо Дондогшичингийн хүү Бүрвсрэнгийн хэрвэрээ Монгол Улсын Тодмонлоо явж Лавгийн Батмөкгийн унган хэрвэрээ гарч ирээд өнгө авлаа. За өнөө жилийн хувьд том урдан байгаа сумын баяр наадамдаа дөрүүлсэн. За өнгөрсөн жил Батөлзий сум усан байгуулагдсны түүхэн өдөр 100 жилийн ойдон айргийн 3-оор уралдсан. За мөн том жижиг наадамдууд нэг 5-6 айрагт төрүүлээд байгаа хурдан хэрвэрээ энэхүү баяр наадмын хурдан соёл насны мордын уралдааныг өнгөрч эхэллээ. За аман үзэн дээр бол Аранга аймгийн Хотон сумын уяаж хайдвын хэрвэрээ. За Аранга аймгийн Хотон сумын яриад Алтан зүлийн салтай зэрдрээ энэхүү баяр наадмын хурдан соёл насны мордын уралдааныг өнгөрч эхэллээ. За нараас 5 номертой мордсон хэрвэрээ орж ирсэн байна. За 5 номертой мордсон Аранга аймгийн Хотон сумын яаж мөнх эрдэнэ хэрвэрээ сумын баяр наадамд сайрагч зүрэ шүү. Батөлзий сумын түүхнэр өдөр 101 жилийн хурдан соёл насны мордын уралдаанд айрагч ирсэн гүрэ. Энэ баяр наадмын хурдан соёл насны мордын уралдааны айргийн 3 дээр. За айргийн 4 дээр бол за 3 номертой мордсон Аранга аймгийн Хотон сумын яриад хайдвын хэрвэрээ мордон гэж ирэнгүү дөнгө авч ирсэн хэрвэрээ. За арын өрөөг суугаад харуулъя. 68 номертой мордсон. За цаатлын саарл дүрээ 68 номертой мордсон Уранга аймгийн Харран сумын яриад Алтан гэрлийн саарл дүрээ сумын баяр наадмын нэг хайрагтай Говьсонбөр аймгийн аймгийн алдар туяад шин төрийн унган атуу. За энэ хоёр цэнгэл наадмын 5-6-гийн мөрөн дээр явж байна. За энэ арын бар үрээ 16 номертой бар үрээ байна. За 16 номертой Аранга аймгийн Цэнхэр сумын яриад Гүр Батмын бар үрээ сумын баяр наадмын нэг хайрагтай бар үрээ хийн дээр гарч ирсэн байна. За урдталт нь бол 68 номертой мордсон Аранга аймгийн Уранга аймгийн Харран сумын яриад Алтан гэрлийн саарл дүрээ ирсэн байна. За энэ араас Монгол Улсын Тодмонлоо явж Лавгийн Батмөкгийн зэр талцсан үрээ улсын мэс төрүүлсэн халдсан үрээ энэ хийн дээр гарч ирсэн байна. За араас 56 номертой мөн 56 номертой Уранга аймгийн Батөлзий сумын яриад Монгол Улсын Тодмонлоо явж Лавгийн Батмөкгийн хүү Амгалангийн Инх Амгалангийн хэрвэрээ гарч ирсэн байна. За нараас энэ орж ирж байгаа хонгоралцсан өрөө мөн Монгол Улсын Тодмонд Лавгийн Батмөкгийн унган атуу Уранга аймгийн Батөлзий сумын 2 дугаар үеийн уяад сумын алдар туяаж амар цогтын хонгоралцсан өрөө араас орж ирлээ. За өнөө жилийн том урдан байгаа. За хонгоралцсан өрөөтэй хамт яваарай. За энэ хонгоралцсан өрөө сум орон нутгийн уралдаанд тогтмол хайрыг төрүүлж байгаа. Аранга аймгийн баяр наадамд энэ жил 11-ээр орсон байсан. За энэ ингээд Лавгийн Батмөк алдртын 2 унган атуу энэ хийн дээр юм. За эхний дүүрэн дээр очичээ. Яан зэр талцсан өрөө бол Уранга аймгийн Батөлзий сумын яриад Инх сайхны хүрэн алдсан өрөө бүсийн наадмын дөрүүтэй хүрэн алдсан өрөө энэ наадмын тэнгэр дор алтан доосон өргөж байна. За усал суналцаад усал урдан яваа өрөө байна да. За өмнө яваа 3 номертой хээр өрөө. За Аранга аймгийн Хотон сумын яриад хайдвын хэррээ гэж мордон гэж иргэнгүүд
хөнгө аваад гарч ирсэн хэрэг одоо нэг 7-8-ын бүрэн дээр явж байна. За Лавгийн Батмунх алдартын зэр талцсан үрээ. Араас орж ирлээ. За энэ араас нь Саарл үрээ Аранга аймгийн Хотон сумын яриад Алтан гэрлийн Саарл үрээ ард дээр нь. За 16 номертой мордсон Бор үрээ Аранга аймгийн Цэгэр сумын яриад Гүр Батмын Бор үрээ Сумын Баяр наадмын нэг аригтай үрээ. За урдлынх нь 68 номертой 68 номертой Хондон үрээ чинь за бүртгэл дээр бүртгэгтэйгэл байгаа үрээ байна да. За 5 номертой мордсон Аранга аймгийн Хотон сумын яриад Мөнх Эрдэнэ хайррээ Баталзын сумын төвхөн яруу дотор 101 жилийн ам баяр наадам айрагдаж байсан үрээ. За урдлын 2 үрээ. За аман үзүүн дээр бол Монгол Улсын Тодмонд Лавгийн Батмунхын унган адуу Уранга аймгийн Баталзын сумын 2 дугаар угийн уяач аймгийн алдарт уяа Дондох Шичингийн хөө Бүрэлсрэнгийн хайррээ аман үзүүн дээр. За өнгөн дээр бол 33 номертой мордсон зэр дүрээ. За Аранга аймгийн Хотон сумын уяач Алтан зулын сартай зэр дүрээ. Монгол Улсын Тодмонд уяач Аюуш мандан унган адуу. За өнөөдрийн наадмын хурдан соёл насны мөрдийн уралдааныг за нэг Хүүтэн амрын зайтай болоод сэрсэн байгаа харагдана зэр татсан үрээ. За энэ араас аймгийн алдарт уяа Дондох Шичингийн хөө Бүрэлсрэнгийн хайррээ. За цаатал дээр нь 5 номертой мордсон Аранга аймгийн Хотон сумын яриад Мөнх Эрдэнэ хайррээ. За энэ араас Монгол Улсын Тодмонд Лавгийн Батмунхын унган адуу Уранга аймгийн Баталзын сумын яриад инх сайхны хүрэн алдсан үрээ аман үзүүрөө шурглаа. За дээрээ бол 33 номертой мордсон Аранга аймгийн Хотон сумын яриад Алтан зулын сартай зэр дээрээ өнгөсөн яваарэ. За аман үзүүн дээр бол Монгол Улсын Тодмонд Лавгийн Батмунхын зэр талцсан үрээ. За хүүхэнэр дээр мордсон байна. Уранга аймгийн Баталзын сумын уяач инх сайхны хүрэн алдсан. Энэхүү наадам дээр бол тун додтой сайхан наадаж байна да. За Адрах насны мөрдийн уралдаанд 3 Адрах 4-5-6-гаар орлуулсан. За хурдан их насны мөрдийн уралдаанд Сунхан 2 их морин түрүү ам үзүүгээр оролцсон. За ингээд зэр талцсан үрээ гадрын жээжинд гарч ирэхэд өнгө авч ирлээ. Зэр талцсан үрээ алсыг хараад барай харагдж байна. За өнөө жилийн бол тун урдан байгаа үрээ байна да. За 7 сарын 25, 26, 27-нд бол өндөр гэгэний ихтэн шиг наадамтай Уранга аймагт. За Лавгийн Батмунх алдарт бол Тодмондоо бол тэрхүү наадамд зорж байгаа бах. За наадмын өмнөх нь мордоныг сайхан ажил хийгээд авч байгаа болтой байна да. За аман үзүүр Уранга аймгийн Харран сумын уяач ганц үхэн зэр дээр аман үзүүр орж ирлээ. Бас алдтайхан сайхан их насны мөр болохоор мөр байна да энэ чинь. Яа ингээд 3 дээр бол Аранга аймгийн Хотон сумын яриад Алтан зулын зэр дээрээ. За ингээд өмнөний өрөө бол Голт аймгийн Бэгэр сумын яриад Монгол Улсын Тодмонд Лавгийн Батмунхын унган адуу Уранга аймгийн Баталзын сумын яриад Батмунхын инх сайхны баярын хурдан соёл насны мөрд барайнд орж ирж байна. За хурдан соёл насны мөрдийн уралдаанд түрүү магнагаар за зэр талцсан үрээ. За 230 номертой мордсон Уранга аймгийн Баталзын сумын яриад инх сайхны хүрэн алдсан үрээ түрүү магнаа. Аман үзүүн Уранга аймгийн Харран сумын уяач Алтан гэрлийн халиун үрээ. За айргийн 33 номертой мордсон Аранга аймгийн Хотон сумын уяач Алтан зулын зэр дээрээ 5 номертой мордсон Аранга аймгийн Хотон сумын яриад Мөнх Эрдэнэ хайррээ айргийн даваар орж байна. За энэ сумын баяр наадамд хайргаж байсан үрээ. За энэ 56 номертой Уранга аймгийн Баталзын сумын яриад Инх Монголынгийн хайррээ орж иж байна. За 28 номертой мордсон Уранга аймгийн Баталзын сумын 2 дугаар угийн уяач 1 дугаар угийн уяач аймгийн алдарт Дондох Шичингийн хөө Бүрэлсрэнгийн хайррээ орж байна. За ингээд та бүхнийг ариг төрүүлсэн мөрдийн хашаанаас уулзуулъя. Баяр хүргье. За их баярлалаа. Их баяртай байна. За хүрэн алдсан бүрээнийхээ сайхан удам өгчдийн танилцуулаа сайхан өмнөх сайхан амжилтуудыг сайхан. Энэ битүү мөр байгаа. Манай аавын Монгол Улсын Тодмондоо байж гой болтой Лавгийн Батмунх гэж юм байгаа. Энэ жил нутагтаа ирсэн ээжийнхаа нутагт. Миний бас төрсөн нутаг. Тий аавынхаа дотор сайхан наад шүү дээ. Харин сайхан байна. Саарл үрээ ам үзэн дурдлаа. За танд баяр хүргье. Сайхан. Төлөвшөлтөн сайхан өөрийгөө сайхан танилцуулаад. За би сайхан удам өгчдийг сайхан танилцуулж тийм ээ. За би Уранга аймгийн Харран сумын аймгийн алдарт Алтан гэрэл гэдэг юм байна. Миний сарлд Говь Сөмөр аймгийн Сөмбөр сумын аймгийн алдарт шин төргөө залаг унгаад та.
Өмнөх сайхан амжилтуудын сайхан дурдсан. Аюу сумдаа хэрэгцсэн. Сайхан байна. Удам мөчлөгийн сайхан дангилцсан. Миний хэрүүний удам мөчл. Монгол улсын тодмолоос дархан оюун бэлэг гэдэг үний унган адуу. Тэгээд Хүрэн аймгийн хожид юм хараад Цэрмагийн Батанбэрлэг гэдэг ах маань над өгсөн юм багмаа. Тэг ахтай их баярлалаа сайхан хурдан боёо өгсөн гэж бодож байна. Хүрэн аймгийн Үгийн нур сумын аймгийн алдарт яаш. Тэсгийн дэлгэр насан гэдэг юм байна. Түрүү азар сайхан төрүүллээ өнөөдөр. Их мөргөө ирсээ соёл дөрөөр орлоосаа. Манай унгаат байг хайх унгаат. Миний мүлгэр ээр гэж азраны төл. За соёл насны мөрд уралдаанд амжилттай оролцож төрүүлж яригдсан мөрдийн байшинглыг гардуулах үйл ажиллагаа явуулж байна. За ингээд Өвөрангай аймгийн Батүлзийсмийн бүрэгдээ 2 дугаар үеийн Түмэн Атууны баяр наадмын урдны соёл насны мөрд уралдаанд төрүүлж яригдсан мөрдийн байшинглыг за бүрэгдээ 2 дугаар үеийн малчин, адуучин, хэмбэ агсны үр хөвгтүүд ивент гэж оролцож байгаа юм аа. За ингээд одоо эрхэм сайхан аавынхаа нэр алдрыг одоо дуурсгаж нутгийнхаа сайхан баяр наадмын соёлынгийн мөрдийн уралдааныг ивентэд оролцсон 2 дугаар үеийн малчин, адуучин, хэмбэ агсныхаа үр хөвгтүүдэд талархал төвшөөлж ирүүлэх саруу сайхан бүхнийг хүсэн өрөөё. За Өвөрангай аймгийн Батүлзий сумын бүрэгдээ 2 дугаар үеийн Түмэн Атууны баяр наадмын үеэр за адуу өв соёлтой айрагтай холбоотой олон сайхан уралдаан тэмцээнүүд зохион байгуулагдсан юм аа. За ингээд өнөөдрийн одоо Түмэн Атууны баяр наадмын үеэр Дэмбэний тэмцээн одоо зохион байгуулагдлаа. За Дэмбэний тэмцээн бас 32 хүн оролцож үнэхээр одоо өрсөлдөөнтэй ийм сайхан уралдаан тэмцээн болсон. За Монголын одоо аман наадгаа тэмцээн бол одоо наадгаа бол одоо тэмцээн боллоо өргөцсөө. За монголчууд одоо энэ сайхан тэмцээн наадгаагаараа жилээс жил одоо наадаж хайрыг цагаан эдэнийхэн тэр сайхан одоо үнэт зүйлийг бас хадгалж ирсэн боломжтой юм аа. За ингээд 32 хүн Дэмбэ тэмцээний оролцоход 1-р нь Харангамын Хотон сумын Батхуу орсон, 2-р нь Батүлзий сумын Өчгийн Гом борлоо, 3-р нь Батүлзий сумын Чимэд дөрж орж тусгай 4-р нь Батүлзий сумын Ман сүрэн болсон амжилтыг үзсэн юм аа. За ингээд Дэмбэ тэмцээний амжилттай оролцсон Дэмбэчдийн шагналыг бас баяр наадмын шагнал гардуулах арга хэмжээний үеэр гардуулж өгч баяр хүргэсэн байгаа. За мөн түнчлэн одоо Түмэн Атууны баяр наадмын үеэр хурууны тэмцээн зохион байгуулагдсан. За манай монголчууд их дээр үеэс айраг цагаагаа эдээ эсгэж гэр бүлээрээ айл цагаал хотоороо сайхан хуруулж ирсэн ийм сайхан боломжтой ардын наадгаа. За ингээд одоо тийм хурууны тэмцээн амжилттай явуулж өндөрлөхөөр Батүлзий сумын Цэвэн аргын 1-р айлч, 2-р нь Батүлзий сумын Хүмүүлзий, 3-р нь Батүлзий сумын Никойл, 4-р нь Батүлзий сумын Гэрэл чимээр орсон амжилтыг үзүүлсэн юм аа. За ингээд бүрэгдээ үгийн Түмэн Атууны баяр наадмын Дэмбэ хурууны тэмцээний байшинглыг 2 дугаар үеийн малчин, адуучин, хоров сүрэнгийн гэр бүл ивентэд гэж оролцсныг та бүхэндээ дуулахад таатай байна. 83 оноос хойш адуу аваад тэгээд ерөөсөө эдий хүртэл 10 тий адуу малж байгаа. Тэгээд хувьцал тараад тэгээд дуусаад тэгээд төлөвлөгөө норм адуу малаа хариулаа. Тэгээд хан одоо алтан онгоны эзэн болж байлаа. Тэгээд уурхчаар сайхан явлаа. Морь уйлаа. Тэгээд сайхан алдар нэрэн дуудаад авчихсан 5 настайгаас эхлээд тэгээд морь унж модхоо тэгээд явсараа эдий хүртэл одоо ингээд сайхан надад ийм наадам болно гэдгийг зөвлөж тэгээд яг баярлж байна. За бид хүн та бүхэндээ Өвөрангай аймгийн Батүлзий сумын бүрэгдээ 2 дугаар үеийн Түмэн Атууны баяр наадмыг хүргэж байгаа. За өнөөдрийн баяр наадмын хурдан хязгаал насан мөрдийн уралдаанд одоо бүртгэгдсэн хурдан хязгаалan насан мөрдийн хүү гарааны 6-аар одоо хөдөлсөн байгаа харагдаж байна. За баяр наадмын хурдан хязгаал насан мөрд одоо эргэжээ үзэгчтэй. За ингээд одоо үзүүрийн одоо өрөөнүүд нэлээд очтойхон гарч ирээд хурдан хязгаал насан мөрд уралдааны хөдөлсөн байгаа харагдаж байна. За арахнаас одоо энэ 5 дугаартаа уралдааны зам одоо мордсон Өвөрангай аймгийн Цэнгэр сумын Самдан самбогийн хул хонгор өрөө одоо оршуулж байгаа харагдаж байна. За тэр хийн дээр одоо Арангай аймгийн Ашаа сумын байж Бацрынгийн одоо урдаа хэр өрөө харагдаж байна. За ингээд манай зурлаач уралдаа шууд үзүүрийн өрөөнүүдээр ирсэн байна. За наадлаар Арангай аймгийн Үгийн нур сумын яаж Амирлангогийн одоо урдан хэр өрөө гарч ирсэн бол түүний уралд дээр Цэнгэр хувцастай өгөөд унцсан хонгор халз өрөө одоо гарч ирсэн байна. За энэ одоо хонгор халз өрөө бол Арангай аймгийн Цэнгэр сумын алдарт байж Нарангүйгийн
хонгор халз үүрээ одоо гарч ирсэн ба харагдаж байна. Дөрвийн бүрэн дээр өнөө жил Өвөрхангай аймгийн Хар өрн сумын баяр наадам төрүүлсэн Хар өрн сумын сумын алдар туяач Бям дутгийн Намжилдэржи одоо хурдан ягаа үрээ дөрвийн бүрэн дээр одоо гарч ирсэн ба харагдаж байна. 5 дээр Говьалт аймгийн Бэгэр сумын Монгол Улсын тад мандаа яаж Тавгийн Бат мөкийн хүү инквери одоо хурдан бор халз үүрээ гэсэн. За ингээд эхний 5 өрөө бол одоо Төмөн хадууны баяр наадмын хурдан хязгаал насны мөр дуурдааны хөтлөөд арын өрнөөсөө жоохон сэрхэн байгаа харж байна. За өнгөн дээр бол одоо хонгор халз үүрээ авч байгаа. За хонгор халзан мөр одоо азаргаан төрүүлсэн Аранга аймгийн Цэгэрсэн байж наран хүүгийн хонгор халз үүрээ 3 дээр одоо өнгөний одоо хязгаал насны мөр дуурдаа хөтөлсөн. За наадлаар нь Аранга аймгийн Үгийн нүрийн Амирланговыг одоо хурдан хээр үрээ одоо оршуулж байгаа. За 5 дээр бол Монгол Улсын тод маань Тавгийн Бат мөкөө одоо хөө хиний үрээ одоо гарч ирсэн байгаа. Инквери үрээ гарч ирсэн бол түүний арлаар Аранга аймгийн Цэгэрсэн буюу Самдан самбуугийн хонгор халз үрээ гэсэн. За ингээд энэ 5 үрээ одоо 6 үрээ Өвөрхангай аймгийн Баттэрзийн сумын бүрэгтэй 2 дугаар огийн Төмөн хадууны баяр наадмын хурдан хязгаал насны мөр дуурдааны хөтөлсөн. За 2 дээр хээр үрээ одоо орж ирсэн байгаа шүү. Аранга аймгийн Хотон сумын хавж үе одоо хурдан хээр үрээ. Аймаг сум орнотгийн жанртай олон наадамд одоо хайр төрүүлсэн. Энэ жил одоос Арангагийн бүсийн уралдаанд бас аяр гэсэн санагдаж байна. Хээр үрээ орж ирсэн. За цаатлан яган бүр одоо орж ирж байгаа. Өвөрхангай аймгийн Хар өрн сумын Бям дутгийн Намжилдэржин одоо бор үрээ гэж. За гарсан цагаас одоо дааган наснасаа даанч нэг одоо хурдан байсан даа. За дааганда одоо энэ Аранга аймгийн Хотон сумын 100 жилийн баяр наадамд амын үзэнд одоо урдалсан. За мөн одоо энэ булганы харьшаантын 40 жилийн баяр наадамд одоо төрүүлсэн санагдаад байх юм. За энэ жил одоо Өвөрхангай аймгийн Өвөрхангай аймгийн Хар өрн сумын баяр наадамд төрүүлсэн. За Хадамаа аймгийн алдарт бай Сэрэнбэржийн Батөрийн одоо уяа солонд тааруулан хөшөрлүүлгээ. За арын өрөөнүүд одоо орж ирсэн дөө. За Өвөрхангай аймгийн Хожирцэн бай Сумьядржийн одоо хурдан алга өрөө орж ирлээ. Энэ жил одоо Ардын суулын 104 жилийн Баттэрзийн сумын Ардын суулын баяр наадамд төрүүлс өрөө одоо орж ирж байна. За цаатаар хээр өрөө одоо орж ирсэн. Засмал дэлтэй Цэрнэл ягаан цээж үрдээ хээр өрөө одоо оршуулж байгаа. Өвөрхангай аймгийн Хожирцэн бай яач Шатрын соён бээр гэдэг үгдээ орж ирсэн. Өнөө жил одоо Хожирцэнийхэн баяр наадамд аяр их зүрээ одоо орж ирж байна. За цаатаар Ширцгаа хээр халз өрөө одоо Задгаа дэлтэй хээр халз өрөө одоо орж ирсэн. За тэр Аранга аймгийн Хашаа цумын уяач Батцүрэнгийн одоо хурдан хээр халз өрөө шүү. За энэ одоо Төв аймгийн Жаргалан цумын уяач Батбаяр гэдэг үний одоо онгон надуу өнөө жил одоо олон наадамд тусдаа айрагддаг төрүүлээд одоо баг жижиг наадамд айрагдаад сэн өрөө өнөөдрийн баяр наадамд одоо ирж одоо уралдаж байгаа юм байна. За Аранга аймгийн Хашаа цумын уяач Батцүрэнгийн одоо алга үрээ. За одоо хээр халз өрөө, дөрвөн хээр халз өрөө энэ 3 үрээний өнгөн дээр одоо орж ирлээ. Ар дээр нь Шатрын соён бодоо хээр үрээ. Түүний ардал дээр Өвөрхангай аймгийн Хожирцэн бай Сумьядржийн одоо хурдан алга үрээ. За арын үрээнүүд одоо 2 орж ирсэн. Цаатаар Өвөрхангай аймгийн Баттэрзийн сум байж Пүрэмсэрэнгийн Хар үрээ одоо орж иж байна үзэгчтэй. Өнөө жил одоо нөгөө Баттэрзийн сумын хадагныхан баяр наадамд одоо төрүүлсэн үрээдээ Сумар нутгийн жанартай хэд хэдэн наадамд бас айрагддаг төрүүлсэн. За наадлаар нь бор үрээ одоо орж ирлээ. 4-70 дугаартаа орлоорсон. За энэ бор үрээ одоо орж ирсэн үзэгчтэй. За энэ тэг 28 дугаартаа уралдааны замд одоо мордсон Өвөрхангай аймгийн за Сумьядрж алга үрээ одоо энэ жүрж байгаа. За 113 дугаартай үрээ биш Өвөрхангай аймгийн Баттэрзийн сумын уяач Пүрэмсэрэнгийн Хар үрээ одоо оршуулж байгаа. Аймгийн алдарт уяач сайхан баяр одоо суяа солиод тааруулдаг. За араас Задгаа дэлтэй зээл дүрээ одоо орж ирсэн. Өвөрхангай аймгийн Хар өрн сумын уяач онгоны зээл дүрээ гэдэг үрээ араас одоо орж ирлээ. За ингээд энэ өрөөнүүдэд нэг 10 гаргаж одоо уралдаж байгаа. За одоо ингээд урагшлаад үзүүрийнхээ өрөөнүүдийг одоо харуулах хаа. Өнгөний өрөөнд бол нэлээ холхон одоо салаад одоо урагшилсан байгаа. Өвөрхангай аймгийн Хар өрн сум Баттэрзийн уяач Пүрэмсэрэнгийн Хар одоо урагшилж байна. За энэ одоо 460 дугаартай бор үрээ, бор халз үрээ чи хиний үрээ шүү дээ. Өвөрхангай аймгийн 3 дугаартай уралдааны Аранга аймгийн Хотон цумын уяач мөнх эрдэнэ уяж урдуулж байгаа Батцэргийн одоо хурд үрээ байна да. Дашцэрэнгийн Батцэргийн одоо бор халз үрээ сая уржилж байна да. Энэ одоо урсад үзүүр өнөдөр одоо очиод одоо урдахыг бол байх газаргүй да. Өнөө жил одоо Өвөрхангай аймгийн Баттэрзийн сумын баяр наадамд амуу зүүцсэн бор үрээ сая бол манай зурлагчийн дунд одоо харагдаад өнгөрсөн. За ингээд 5 дээр одоо энэ хонгор халз үрээ очиж байгаа. Өвөрхангай Аранга аймгийн Хотон Цэнгэр сумын уяач наран хүүгийн хонгор халз үрээ 5 дээр одоо уршиж байгаа. За ингээд одоо өнгөний өрөөнүүд одоо уршилсан 5 дугаартаа уралдааны зам Аранга аймгийн Цэнгэр мандан сум бай Самдан самбуугийн хонгор халз үрээ за 4-ийн бүрэн дээр одоо гарч ирсэн одоо уршилж байгаа. 4-5-ийн бүрэн дээр одоо уршилж байгаа. Өнгөний 4 өрөөл одоо дасарсан шүү дээ. За одоо ингээд өнгөний 4 өрөө. За энэ хонгор халз үрээ. За Аранга аймгийн Цэнгэр Самдан самбуугийн одоо хонгор халз үрээ. 3 дээр Аранга аймгийн Үгийн нүрийн Амирланговыг одоо хурдан хээр үрээ. За 2 дээр Говьалт аймгийн Бэгэр сумын Монгол Улсын тод мандаа яаж Тавгийн Бат мөкийн хүү инквери одоо хурдан бор халз үрээ. За ингээд хурдан хязгаал насны мөр дууралдааны өнөө жил Хар өрн сумын баяр наадамд төрүүлсэн. За Өвөрхангай аймгийн Хар өрн сумын яж Бям дутгийн Намжилдэржи одоо хурдан ягаа үрээ одоо хөтөлцөө одоо уршилж байгаа. За дааганда
Хотон цумын 100 жилийн баяр наадамд аман үзэнд одоо ордолж байсан. За Булганы Аршаантын баяр наадамд хүүхдгөө одоо төрүүлж байсан санагдаж байна. Өнөө жил одоо Өвөр аймгийн Харан сумын баяр наадамд төрүүлсэн. Даагнасаа одоо олон тодорч орж байгаа. Шүтлэнж одоо бас аймаг сум орнотын чанартай олон наадамд одоо төрүүлж байсан Яган бороо өнөөдрийн одоо хурдан шүтлэнээс хязгаал насан мөрдөө уралдааныг хөтөлсөн байгаа харагдаж байна шүү үзэгчтэй. За ингээд Өвөр аймгийн Хар өрийн сумын уяач Бямдгтын намжилдэржин ягаавар хөтөлсөн хിവэрэ үзэгчтэй. Аймгийн алдарт уяач түүний хатам авдоосон Цэрэндэржин Батуй одоо уяач олон тааруулдаг. За хоёр дээр Аран аймгийн Өгөөмөр сумын уяач Амирлангойг одоо урдан хээр үрээ гэсэн. За ингээд энэ хоёр үрээ арын өрнөөсөө жоохон сэрхэн болоод за ер нь одоо өнөөдрийн баяр наадам хурдан хязгаалангийн төрөө үзрүүд зүтгэлээ. За инхүү эрхэм үзэгчтэй бүрэгтэй Батлцээсийн бүрэгтөөгийн 2 дугаар үгийн Төмөн Адууны баяр наадам хурдан хязгаалнаас мөрдүүлдэ хоёр үзүрүүрээ хоорондоо холбоотой хээр үрээ за гавчид тийрээд за ингээд Аранга өгийн нүрийн Амирлангойгийн хэрүүрээ төрүүлж Өвөр аймгийн Хар өрийн сумын алдарт байж Бямдгтын амжилдэрж одоо хурдан Яган бороо аман үзэнд одоо ордлаа. За бусад одоо хурдан нотолж одоо орж байна. За араас энэ бор үрээ зүтгэсээр орж ирж байна. Аран аймгийн Хотон цумын хамгийн алдарт байж Бацэргийн одоо хурдан бор үрээ сумын алдарт байж Мөнх Эрдэнэ одоо орсон бор халз үрээ түр араас одоо зүтгэж байсан бор халз үрээ. За ингээд айргийн 3-т одоо хурдж байгаа харагдаж байна. За айргийн 4-дөр хиний Тавгийн Батмөкгийн инквери одоо хурдан бор халз үрээ айргийн 4-т одоо хурдлаа. За 5 дээр Бүрүсрэнгийн Хар үрээ Аранга гашаатын Бацүрэнгийн хээр үрээ гэсэн 2 үрээ. За зөв тулдаа хээр алз үрээ гიშгэж байгаа юм бол одоо Аранга хашаатын Бацүрэнгийн хээр үрээ 5 6 дээр Өрөнган Батүлзийн Бүрүсрэнгийн Хар үрээ. За 7 дээр Батүлзийн сумын өдөржи алаг үрээ 8 дээр Арангаан Цэнхрийн самдан самбуугийн хул хонгор үрээ 8 дээр одоо хурдлаа. За 9 дээр одоо Аранга аймгийн Хотон цумын 5 гжүү хээр үрээ одоо хурдсан бол за 10 дээр нөгөө Наран хүүгийн хонгор 10 дээр одоо хурдж байгаа харагдаж байна. За энэхүү эрхэмнүүд үзэгч та бүхэндээ хурдан хязгаалнаас мөрд уралдааны хүргэлээ. Сайхан танилцуулаад өмнөх сайхан амжилтуудыг нь манай унгаад байх юм даа. Бас миний мүлгэр ярийн л тэл тий. Тэгээд ер нь битүү ушхаад одоо тий. Тэгээд нэг баг магд ганц нэг харагдаж ирсэн. Шүтлэнд нэг хиж уйсан юм. Тэгээд энэ жил хязгаал өрөө. Тэгээд энэ жил сая аймгийнхаа наадамд очиж нэг 12 дээр тавьчихад ирсэн. За баяр үргье. За баярлалаа. За ягаа өрөөний удам мөкшийг танилцуулаад өмнөх сайхан амжилтуудыг нь сайхан танилцуулаад. За миний ягаа өрөө Дааган Аранга Хотон сумын 100 жил аман үзүүдэд. Тэгээ сумандаа төрүүлээд шүтлэн Өрөнгөн аймгийн Хожир цумын 90 жилд аман үзүүдэд. Тэгээ Аршаантын 40 жилээр хүүхэд гүйлсэн. За өнөөдөр том лоттой сайхан наадж байна тийм ээ. Сайхан өдөр байна. Наар орон тэгшэрсэн. Бороо зүрийнхээ удам мөкшийг танилцуулаад өмнөх сайхан амжилтуудыг нь сайхан. Тэгээ манай унгаа хатуу битүү үрээ. Тэгэхээр сумынхаа надад сайхан уралдлаа. Миний бороо зураа энэ жил Батлцынхаа цагаан зураа хадган 4-оор тохиод суманд нь аман үзүүлээд тэгээ дараагийнхаа уяагаараа Төмөн Адуунд 3 дахь яа тийм ээ. Эцэг 4 дахь 3. Нэг нь сангийн толгой хадган төрүүлээд халагдлага хадгана. Тэгээ ирсэн ээ. Сумынхаа нийт дардаг. Төмөн Адууныхаа баярыг сайхан өргөн дөлөр наадам хийж их баярлж байна сайхан байна. Адууны удам мөкшлээ. Энэ Төмөн жаргал татдагмаа. Өвөр аймгийн Батлцээсийн бүрэгтэй огийн 2 дугаар багийн за Төмөн Адууны баяр наадмын хязгаал насны мөрд уралдааны бай шагналаар гардуулах арга хэмжээ явагдаж байна. За ингээд одоо бай шагналыг за 2 дугаар огийн малчин зүүн сүндийн тангад агсны өөр хүүхдүүд одоо ингээд хязгаал насны мөрдийн бай шагналыг бас ивент гэж одоо оролцож байгаа гэдгийг та бүхэндээ хэлгээд таатай байна. За ингээд одоо нутаг орондоо болж байгаа энэ сайхан баяр наадмын урдан хязгаал насны мөрдийн уралдаанд өргөмжлөр медаль мөнгөний шагналаар одоо ивент гэж энэ сайхан одоо нутгийнхаа баяр наадмыг одоо хүнтэй хувийнээр оруулсан 2 дугааргийн малчин зүүн сүндийн тангад агсны өөр хүүхдүүдэд талархал илэрхийлж сайн сайхан бүхнийг хүсэн өрөөж байна. За Өвөр аймгийн Батүлзийн сумын 2 дугаар ог за Төмөн Адууны баяр хурдан шүтлэн насны мөрдийн уралдаан за гарааны зурхаа руу орж байгаа торгон мөчийг үзэж та бүхэн харж байна. За өнөөдрийн хурдан шүтлэн насны мөрдийн уралдаанд 20 шүтлэн бүртгүүлээд энэ их наадмын дор бүлгийн шанд шалгахад бэлэн болжээ. За манай зохион байгуулалт бол за оржилоо хурдан шүтлэн насны мөрдийн уралдаан нэгэн зэрэг сайхан эргэж за өнгөн дээрээ хээр үрээ гарч ирээд явсан да. За 138 номертой мордсон Өвөр аймгийн Батүлзийн сумын уяад сарвал сайхны хэррээ хурдан шүтлэн насны мөрдийн уралдааныг өнгөлжээ. За аман үзүүн дээр 33 номертой мордсон
За 33 номертой мордсон Арангаамгийн хотын сумын ирээд Алтан зулын аймгийн алдар туяаж Алтан зулын хараараа 3 талаар нөхшөөлгөж эхэллээ. За 2 номертой мордсон Арангаамгийн Төв аймгийн Заамар сумын ирээд Энхолтын баруураа. За 22 номертой мордсон Арангаамгийн Дэвшрүүл сумын ирээд Базрын хүрэн алдсан гүрээ. За хурдан шүтлэн нэмэртийн уралдааны айргийн 3 дээр анган дээрээ бол 230 номертой мордсон Урангаамгийн Баталжи сумын уяаж Сарвал сайхны хэрүүрээ өнгөн дээрээ. За аман үзүүн дээр бол 33 номертой мордсон Арангаамгийн хотын сумын ирээд Алтан зулын хараараа. За наадлаар бол 22 номертой мордсон Зэрдрээ. Арангаамгийн Дэвшрүүл сумын ирээд Базрын Зэрд алдсан гүрээ. За өнгөж эхэлсэн байна. За араас 62 номертой мордсон баруураа. Орж ирлээ. За хурдан шүтлэнс нэмэрдийн уралдаан бол тун хурдан байна да. За Төв аймгийн Заамар сумын ирээд хараад Энхолтын баруураа 4 дээр. За араас 44 номертой Арангаамгийн хотын сумын ирээд Тавсрынгийн хараараа 5 руу шургалаа. За 6 дээр 5 номертой мордсон Арангаамгийн Цэнхэр сумын уяаж Сосрмын сартай хонгороо 6 дээр. За араас 52 номертой юу. 53 номертой мордсон Урангаамгийн Баталжи сумын 4-р сумын алдар туяаж Батбаярын зэр талцсан гүрээ орж иржээ. За энэ ард дээр энэ хэрүүрээ. За энэ хэрүүрээ Урангаамгийн Баталжи сумын уяаж Бямс сумын алдар туяаж Амгалангийн Бямч хэрүүрээ орж иж байгаа харагдан да. За түүний ард дээр бол Урангаамгийн Баталжи сумын 4-р уяаж Дамдангийн хүрээ алдсан гүрээ. За энэ хүрээ алдсан гүрээ аймгийн алдар туяа Сайхан Баяр алдар туяа солихыг даруулж байгаа. Ардын хувьсгалын 104 жилийн Баталжи сумын байгуулагчдын 101 жилийн шүтлэнс нэмэрдийн уралдаанд айргийн 3 туртулсан урд үрээ. За эхний дөрөн дээр очие. За ингээд энэ яг ардтал дээр бол Урангаамгийн Баталжи сумын 4-р уяаж Дамдангийн хүрээ алдсан гүрээ Сумын Баяр наадамд өнөө жил айргийн 3 туртулсан урдан алдсан гүрээ орж ирсэн байна. За тэгдэг 3 номертой Урангаамгийн Баталжи сумын ариа Бямчуын хэрүүрээ. За яваарай. Манзурлаа чимшээ. За хурдан шүтлэнс нэмэрдийн уралдаан. За эхний 4 үрээ бол нэлээд салж байгаа харагдан да. За энэ араас нь танилцуулаад ивэ. За 5 номертой мордсон Арангаамгийн Цэнхэр сумын ирээд Сосрмын сартай хонгороо. За түүний урал дээр Баталжи сумын Дамдангийн хүрэн алдсан үрээ. За түүний урал дээр Баталжи сумын хараа сумын алдар туяаж Бямжуын Амгалангийн Бямжуын хэрүүрээ гэсэн эдийн үрээнд явна. За энэ 53 номертой Урангаамгийн Баталжи сумын 4-р сумын алдар туяаж Батбаярын хүрэн алдсан гүрээ явж байна. За түүний урал дээр хар үрээ номертой мордсон Арангаамгийн хотын сумын ирээд Алтан зулын хараараа аймгийн алдар туяаж Алтан зул алдартын хар үрээ 5 дээр 4 дээр. За эхний 3 үрээ нэлээд хөндөрхөн салжээ. Энэ салмчтай зэрэгцээ хурдан шүтлэнс нэмэрдийн уралдаан иргэсэн газрын чэйсэнд гарч иржээ. За ингээд аман үзүүн дээр 62 номертой мордсон баруураа. За 62 номертой мордсон баруураа Төв аймгийн Заамар сумын ирээд Энхолтын баруураа аман үзүүн дээр гарч иржээ. За өнгөн дээрээ ёо зэр талцсан өрөө 22 номертой мордсон. За Арангаамгийн Дэвшрүүл сумын ирээд Базрын хүрэн алдсан өрөө хурдан шүтлэнс нэмэрдийн уралдааныг өнгө авчээ. За алдсан өрөө сая төхөөрөмж бонгууд ихний хэдэн өрөөтэй гарч ирсэн ингээд сайхан сэлүүрж гарч ирээд бууж ирсэн байна. За арын ам үзүүний бар өрөө чимсэл хөдөлж байгаа байх. Төв аймгийн Заамар сумын ирээд Энхолтын бар өрөө. За халдсан өрөө. За 22 номертой мордсон Арангаамгийн Дэвшрүүл сумын ирээд Базрын хүрэн алдсан өрөө энх наадмын дэнгэр дор хүлгийн алтан жолоо өргөж байна. За аман үзүүгээр бол 62 номертой мордсон Төв аймгийн Заамар сумын ирээд Энхолтын бар өрөө. Гарсан цагаас авах чэйжэнд дурдсаар байгаа аман үзүүн дурдлаа да. За айргийн 3 дээр Урангаамгийн Баталжи сумын уяаж Сарвал сайхны хэрүүрээ Монгол Улсын тодмонд уяаж Тавгийн Батмөнхгийн унган дуу. За гарсан цагаас авахгүй өнгөнд сайхан уралдсан энх наадмын тэнгэр дор айргийн 3 оролцож байна. За 4-ийн харуурэ Арангаамгийн ирээд аймгийн алдар туяаж Алтан зулын харуурэ айргийн 4. За айргийн 5-аар 72 номертой мордсон Урангаамгийн харрын сумын ирээд сумын алдар туяаж Долгор сүрэнгийн зэрдрээ 5. За 6-аар Урангаамгийн Баталжи сумын алдар туяаж Амгалангийн Бямжуй хэрүүрээ
За өнөө жилийн өв тун урдан байсан үрээ. За өнөөдрийн наадамд хараахан ариг чадлагүй 6 турлалаа. За энэ 7-оороо Дүүрэн аймгийн Баталзий сумын 4-р өгийн уяад сумын алдарт уяа Жаргал сайхны сартай шар өрөөрэ хурдалж байна. За 16 номертой хэр үрээ Аранга аймгийн Лигэр сумын яриад Балжин нэмийн баяр хүргье. За баярлалаа. За өөрийнхөө сайхан удам мөчлөгийг танилцуулаад өмнөх сайхан амжилтуудыг сайхан. Энэ манай ахын өрөө байгаа. Лодын сумдаа төрүүлсэн. Сая нэг 2 баг наадамдаас төрүүлчихэд ирж байгаа. Өнөө жил хэдэх давхар уу яав? 3 дахь. Тий. Бор төвөгийн замарсан мас. Яш раш их болдох юм бор байгаа. А би өөрөө аймгийн ус ми жаргалд баг. Хэдэр урт галын зал байж Даханбаатарын дохторч залуу байна. Өнөө жил хэдэх давхар уу яав? За өнөө жил ингээд 4 дахь хуваараар оруулж байна. Өмнө хаана аниаж орлоо? Төвөгийн замар суманд харийн 3 оруулсан. Болгоны бүрэг хангад харийн 3. Сая үүрэнгээ зүүн баялааны сургууль ирэнчлээд бас харийн 3 оруултаад энэ давхрыгаар хам үзүүллээ. Баяртай байна. За баяр хүргье. За баярлалаа. За өөрийнхөө удам мөчлөгийг танилцуулаад өмнөх сайхан амжилтуудыг сайхан. Амжилт авах бит өрөө. Монгол сүндэд мөн лагын хөтмөнх онгаад уу. Манай хүүг ахны маань. Тэгээд өнгөн цаг хурлаа. Цаг хурлаач. Цаг харин 3 орлоо. За ордон шүлэнсний мөрдийн уралдаанд Дүүрэн аймгийн Харран сумын алдарт уяа Долгор сүрэнгийн зэр дүрээ аригдлаа. За баяр хүргье. За маш их баярлалаа. Танилцуулаад өмнөх сайхан амжилтуудыг сайхан дурдаач. Энэ жил нэг овооны наадамд 2 аригдсан. Тэгээд сумын наадам хөөхтөнд очсон. Тэгэл одоо ингээд 4-р уралдаан дээр явчихсан. Удам мөчл хаанах юм бэ? Удам нь нийслэлийн алдарт уяаж дөрж ахын халзан азрахын төлөв. Юмбу халзан. За тэгээд өнөөдрийн наадамд хичнээнсний хэдэн мөртэй ирв? Шүдлийн хязаалан даахтай ирсэн. Хязаалан амуу зүтгэж. Хязаалан амуу тий. Одоо даага мартал галж. Утгийн сайхан зон олондоо энэ наадмыг үзэж байгаа эд үзэгчтэй сайхан баяр наадмыг мэдчилгээд биш үү? За. Маш сайхан зохион байгуулалттай өргөн дэлгэр сайхан наадам болж байна. Тэгээд нутгийнхаа ард түмэнд энд хүрэлцээрсэн хүмүүстээ бүгдэнд нь баяр наадмыг мэд хүргье. Сайхан наадчихаарай. За баярлалаа. Тэгээд олон наадамс олон сайхан хариг төрөө аваарай. За баярлалаа. Үүрэнгээ аймгийн Харран сумын яриад Монгол улсын алдарт байж хаян хэрвэн гард магныг өгнө. Тий. Энэ сая хэдэх руу яа? 3 дахь уяа. Хар орны хангаа ууны наадам төрүүлээд сая хар орон сумандаа төрүүлчихэд ирж. За Өвөрхангай аймгийн Батүлзий сумын бүрэгдээ 2 дугааргийн Төмөн адууны баяр наадмын хурдан шүдэл насны мөрд уралд амжилттай явагдаж өндөрсний дараагаар шагнал гардуулах арга хэмжээний үеэр шүдэл насны мөрдийн байшинглаг гардуулах арга хэмжээ явагдаж байна. За энэхүү одоо баяр наадмын шүдэл насны мөрдийн уралдааны байшинглалыг бүрэгдээ 2 дугааргийн малчин аюурын гэр бүл үр хүүхдүүд одоо ивентэд оролцож байна. За ингээд төрүүлж аригдсан хурдан шүдэл насны мөрдийн уралдаанд амжилттай оролцсон мордын байшин болох хөрөмжлөл медаль, мөнгөн шагналыг одоо гардуулан өгч байна. Одоо Сумар нутгийн одоо удирдлагууд болон за ивент тэтгэгчдийн төлөөлөл баяр наадмын зохион байгуулагчдын төлөөлөл шагналыг одоо гардуулан өгч баяр хүргэж авах одоо үзэгч таахын харж байна. За эрхэм нүд үзэгчтэй бидний зүгээс бэлэн хүргэж байгаа Өвөрхангай аймгийн Баталзий сумын бүрэгдээ 2 дугааргийн Төмөн адууны баяр наадмын хурдан даагны уралдаанд одоо бүртгэгдсэн хурдан даагнуудын уралдааны замд орцсон байна. За ингээд бүрэгдээ өгийн Төмөн адууны баяр наадмын 6 насны морд уралдааны хотоо уралдаан. За энэ даагны уралдаанд бас өнөө жилийн Сум аймгийн наадмад бас өндөр амжилт гаргацсан олон даагнууд бас бүртгэгдсэн байсныг бас та бүхэндээ хэлэхэд таатай байна. За хэдэн мөчийн дараа хурдан даагэр гэж Төмөн адууны баяр наадмын энэ түүхэнд одоо сайхан дурсамжуулж түүх болон үлдэж байгаа энэ сайхан баяр наадмын хурдан даагны төрөө айргийн одоо хурд зурдуу үлгүүд тодорч төмөн олныг одоо гүйгүүлэх юм аа. За ингээд төхөөрөмжн дээр одоо ирж байгаа юм байна. За одоо сонирхолтой галтайхаа уралдаа болно доо. За тэгээд даагны уралдаан бол хамгийн одоо үзүүштэй галтайхан хөөрдөм ийм одоо уралдаан бол яахан аргагүй даагны уралдаан. За энэ зуны хаврын уралдаануудад бас өндөр дээгүүр амжиж ядуулсан олон даагнууд бас бүрдэгдсэн байсныг бас үзэгч та бүхэндээ дуулахад таатай байна. За ингээд төхөөрөмжн дээр одоо ирсэн байна. За төхөөрөмжуулаа. За энэхүү эрхэмд үзэгчтэй Өвөрхангай аймгийн Баталзий сумын бүрэгдээ 2 дугааргийн Төмөн адууны баяр наадмын хурдан дааг одоо гараан зэрэхэд наадлаар ягаан касм алгаатай хээр дааг одоо гарч ирлээ. За энэ Өвөрхангай аймгийн Харарын сумын аймгийн алдарт уяач Тэрнэржин Батбаяны удаа учруулж байгаа Харарын сумын мотогийн одоо хурдан хээр дааг мөн шиг байна үзэгчтэй.
За одоо энэ хээр даг бол одоо өнөө жил Өвөр ханга аймгийн Харан сумын ардын өвсгөлийн баяр наадам төрүүлсэн даг одоо мөн шиг байна. За цаатлаар одоо хүрээ халдсан даг одоо зүтгэж байгаа харагдаж байна. Мөн одоо Харан аймгийн хотон цөмийн яач Алтан зулын одоо хурдан хээр даг одоо цаатлаар одоо зүтгэж байгаа харагдаж байна. За мөн одоо Алтан зулын 2 хээр даг мордуулсан. Хоёулаа одоо өнөөдрийн баяр наадмын хурдан дагны уралдааны өнгөн дээр одоо гарч ирсэн ба харагдаж байна. За хээр даг одоо хөтөлөө. За ингээд одоо Өвөр ханга аймгийн Харан сумын аймгийн алдарт яач за Батуян гэдэг үеч бол одоо олон жил сайн хурдуудыг сайн одоо хурдуулж байгаа. За Хязаал насны мөрдөө уралдаанд хүргэн амжилдэржийн одоо хурдан бор үрэн одоо ам үдсэн. За одоо сая шүтлэнгийн уралдаанд охин одоо долоосрынгийн үрэн одоо айр игцэн. За ингээд өөрийнх нь одоо хурдлуулж байгаа. За Батуян уяач хурдлуулж байгаа мотогийн одоо хурдан хээр хурдан дагны уралдааны хөтөлөө үзэгчлээ. Өнөө жил одоо Харан сумын баяр наадам төрүүлсэн. За энэ Ар ханга аймгийн Хамбалан Баасан гэдэг нь унгаа хадуу гэж дуулсан байгаа. За хоёр дээр цаатлаар хуулдаа 3 дугаартаа уралдааны дэмжсэн. За мөн одоос Ар ханга аймгийн Хотон цэм уяач Алтан зулын одоо урдаа хээр даг 2 хээр даг хоёулаа одоо цаатлаар одоо гарч ирсэн гарч байна. За наатал нь одоо харгаас малгайтай хөвгдсөн хуулдаа одоо гараад ирсэн уршилж байгаа шүү үзэгчтэй. За одоо ингээд 5 дугаартаа уралдааны дэмж Ар ханга аймгийн Хотон цэм уяач мөн хэрдний од хулан гэдэг даг одоо гараад ирсэн уршилж байгаа. За мөн одоо цаатлаар тэр Ар ханга аймгийн Үгийн нөр сумын уяач Дашцүгийн дэлгэр насангийн одоо иж хурлуулж байгаа Амирлангойгийн одоо хүрээ халзан даг одоо гараад ирсэн байгаа. За арын дагнууд одоо орж иж байгаа харагдаж байна үзэгчтэй. За алаг даг одоо орж ирсэн. Өнөө жил одоо Өвөр ханга аймгийн Харан сумын Өвөр ханга аймгийн Баталзын сумын баяр наадамд одоо төрүүлсэн. За 38 дугаартаа уралдааны дамжуулсан алаг даг одоо орж ирлээ үзэгчтэй. За одоо энэ алаг даг бол одоо энэ жил одоо хурдан байгаа гэж одоо дуулж байсан. Өвөр ханга аймгийн Баталзын сумын уяач Сумаалар зүй Цэндэ вишийн алаг дагаа. За энэ жил одоо ардын өвслийн 104 жилээ Баталзын сумын ардын өвслийн баяр наадам төрүүлсэн. Баянгор аймгийн Хүрээмар сумын одоо бүсийн уралдаанд Баянгор бүсийн уралдаанд одоо айрагдсан. За ард дээр нь сая Өвөр ханга мужиртын Мегомбын бордоо одоо гарлаа. За араас нь хүрээ халзан даг одоо орж ирлээ үзэгчтэй. За энэ хүрээ халзан даг одоо өнөө жил Өвөр ханга аймгийн Баталзын сумын баяр наадамд аман үзүүлсэн хүрээ халзан даг. За Монгол Улсын доод манлаа яаж бэлэг дэмбэрлээ унган адуу. За өнөө жил одоо хурдан байгаа Сумын баяр наадамд одоо аман үзэнд одоо хурдсан. За одоо Сумбар нутгийн чанартай хэд хэдэн наадамд бас айрагдчихад байгаа юм одоо хурдан даг шиг үзэгчтэй. За ингээд одоо энэ даг бол одоо өнөөдрийн баяр наадмын хурдан дагны уралдааны 7-8-ийн буурн дээр орж ирсэн. Өвөр ханга аймгийн Баталзын сумын 4-р сумын алдарт уяа Чарган саагны хүрээ халзан дагаа. Сумынхан одоо баяр наадамд аман үзэнд одоо хурдсан. За тэгээд одоо энэ хадагны наадам ойр одоо нэрмжт уралдаанд бас хэд хэдэн наадамд бас айрагчаад байгаа. Монгол Улсын доод манлаа яаж бэлэг дэмбэрлээ унгаа дуу. За үзүүрлүгөө одоо өнгөний дагнууд одоо нийлсэн байна үзэгчтэй. За ингээд наадлаар нь алаг даг одоо ороод ирсэн одоо уршиж байгаа. За энэ алаг даг бол одоо Өвөр ханга аймгийн Баталзын сумын 4-р сумын алдартай Цэндэ вишийн одоо алаг дагаа. Өнөө жил аргагүй одоо хурдан байгаа. Өнөөдрийн баяр наадмын дагны уралдаанд төрүүлж айрагдах дааны тооноос яах аргагүй одоо орж байгаа. За Өвөр ханга аймгийн Харан сумын мотогийн одоо хурдан хээр даг хөтөлсөн хэвээрээ. За хоёр дээр Ар ханга аймгийн Үгийн нөр сумын аймгийн алдарт уяач Дашцүгийн дэлгэр насангүй хурдруулж байгаа Амирлангойгийн одоо хурдан хээр даг. За цаар дээр нь Алтан энэ Өвөр ханга Ар ханга аймгийн Хотон цэм яач Алтан зулын одоо хээр даг. За Амирлангойгийн одоо хурдан зээг талсан даа 3 дээр одоо гараад ирсэн харагдаж байна. За 4 дээр Өвөр ханга аймгийн Баталзын сумын уяач Жаргал сайхны хүрээ халзан даг. За 5 дээр 5 дугаартаа уралдаанс Ар ханга аймгийн Хотон цэм яач мөнх эрдний од хулдаг. Дахиад одоо бас Ар ханга аймгийн Хотон цэм яач Алтан зулын хээр даг гэсэн ингээд энэ 6 даг бол одоо ингээд дагны уралдааны хөдлөөд арын дагнуудаас нэлээд холдож байгаа харагдаж байна. За аргагүй одоо аймаг сум орон нутгийн чанартай олон наадмууд одоо энэ жил одоо олон наадмуудаас айргад төрүүлж байгаа ийм дагнууд өнөөдрийн баяр наадмын хурдан дагны уралдааны өнгөн дээр одоо гараад ирсэн. Өвөр ханга аймгийн Баталзын сумын бүрэгтэй 2 дугаагийн Төмөн хадууны баяр наадмын хурдан дагны уралдааны хөдлөөд одоо урагшилж байгаа нэ үзэгчтэй. За мотогийн одоо хайр даг хөтөлсөн хэвээрээ. За үзүүр дээр л одоо төрүүгээ шийдэх байхаа. Энэ одоо дагнууд бол их одоо хурдан байгаа шүү үзэгчтэй. За 68 дугаартаа уралдааны дамжуулсан Өвгөнөр сум яж Амарлангойгийн Өвөр халзан даг одоо 4 дээр одоо урагшилж байгаа. За ингээд үзүүрийн 4 даг дахиад саллаа үзэгчтэй. За хурдан дагны уралдааныг Өвөр ханга аймгийн Харан сумын аймгийн алдарт Батуяны үеж хурлуулж байгаа мотогийн одоо хурдан хээр даг хөтөлцөөвээрээ. Цаалд нь Ар ханга аймгийн Хотон цэм яач Алтан зулын хээр даг. За наатал нь Өвөр ханга аймгийн Баталзын сумын сумын алдарт байж Цэндэ вишийн алга даг. За 4 дээр Ар ханга аймгийн Үгийн нөр сумын аймгийн алдарт байж Дашцүгийн дэлгэр насангүй үеж хурлуулж байгаа Амирлангойгийн одоо хүрээ халзан даг. За Дашцүгийн одоо хурдан хээр даг Дашцүгийн дэлгэр насангийн одоо нөгөө мөлөн хээр гэдэг баха. Тэр хээр азарных нь одоо гал төлдөг. Хязаалан үрээ сая түрүү одоо айрагдсан бас тэр мөлөө хэрийн одоо төлнө. За энэхүү эрх мэнд үзэгчтэй Өвөр ханга аймгийн Баталзын сумын бүрэгтэй үгийн
Төмөн хатууны баяр наадмын хурдан дааг барайнд орж ирэхэд Өвөр ханга аймгийн Хар Өрнөсмийн яач Батуйны үеж хурдуулж байгаа мотогийн хайр дааг төрүүлэн өвчтөм модон байсгалаа. Өнөө жил аргагүй хурдан байгаа тулсан энэ Ар ханга аймгийн Хамлан Баасан гэдэг хүний одоо унган одоо шиг алдуу. За арын даагнууд одоо орж ирж байна. За 2 дээр Өвөр ханга хожирцэн яач Цэндэ вишээ алаг дааг. За 3 дээр Ар ханга аймгийн за Өгийн Өрсмийн үеж Амирлангойг одоо хурдан дааг одоо орчлоо. За 4 дээр Аранга аймгийн Алтан зулын одоо хурдан хайр дааг Аранга аймгийн Хотон цумын яач Алтан зулын одоо хайр дааг айргийн 4 удаа хурдсан бол за 5 дээр Өвөрнга аймгийн Баталжисмын 4-р сумын алдарт бай Жаргал сайхны хөрөө алсан дааг өнөө жил Сумынхан баяр наадам амын үзэнд одоо хурдсан дааг айргийн 5 удаа хурдж байна. За баярлалаа та бүхэнд. За алаг даагныхаа энэ жилийн хэд дахь руу явна? 7 оролцлоо. Удамчлалыг сайхан танилцуулж. Энэ манай унганд байгаа. Тэгээ хин Сүхбаатар аймгийн Дарган сум хариат Эрдэнэтрийн Батардан гэж манай оюутан ангийн найз согсонд охин давхиж ирж байсан. 9 жилийн дараа гарсан унаа да. Хэд дарнасаа удамчлалыг танилцуулаад. За маш их баярлалаа. Хэр дагны ээж нь болохоор манай унганг байгаа. Тэгээ эцэг нь болохоор Ар ханга аймгийн Хамлан Баасан гээ. Хэр дагны энэ жилийн хэд дахь руу явна? Одоо нэг жижиглэнгийн наадамд 2 уралдаад сумдаа төрүүлж илэрсэн. За тэгээ наадамч болондоо сайхан баяр наадмын мэндчлэгээ төвшүүлж За байна. маш сайхан наадж байна. Баярлалаа. За баяр үргье. За баярлалаа. За хэр дагны сайхан удам мөчлийн сайхан танилцуулаад өмнө сайхан амжилтуудыг сайхан танилцуулаад. Энэ жил суманд нэг харагдсан. Жижиг наадамд 2-3 харагдсан. Угшлал нь болохоор Аранга аймгийн алдарт төр Сахал сандгийн ахын унгаад. За хэр дагтайгаа дараагийн наадмыг хаашаа зургуулдаг вэ? Одоо ингэсгээл болно доо. Баяр үргье. Баярлалаа. За алдсан дагныг сайхан удам мөчлийн танилцуулаад өнөө жилийн хэд дахь руу явна? Өнөө 5 6 дахь хоёр. За Өвөр ханга аймгийн Баталжисмын бүрэгтийн 2 дугаар өгийн Төмөн хатууны баяр наадмын дааг насны морьд эхний 3 байрны шагналыг за 2 дугаар өгийн малчин Адуучин Мишигдэржийн гэр бүл үр хүүхдүүд одоо ивент хийж оролцсон бол за дааг насны морьдын уралдааны 4-өөс 5 дугаар байрын шагналыг 2 дугаар өгийн малчин Ганч улуун Золбаяр нарын одоо гэр бүлүүд одоо ивент хийж оролцсон юм аа. За ингээд Өвөр ханга аймгийн Баталжисмын 2 дугаар өгийн Төмөн хатууны баяр наадмын даагны уралдаанд төрүүлж айрагдаж амын үзүүнүүд хурдалж амжилттай оролцсон даагнуудын эзэн хүмүүст нь бай шагнал болох хөрөмжлөл медаль мөнгөний шагналыг одоо гардуулан өгч баяр хүргэж байгаа дүр зургийг үзэгч та бүхэн харж байна. За ингээд даагны уралдааныг ивентэд оролцсон нийт гэр бүлүүдэд талархал илэрхийлж сайн сайхан бүхнийг хүсье өрөөё. За Өвөр ханга аймгийн Баталжисмын бүрэгтийн 2 дугаар өгийн Төмөн хатууны баяр наадам хатууны өв соёлтой холбоотой олон үйл ажиллагаар үргэлжилж байсны нэг нь бол за хамгийн их одоо сүйтэй гүү шалгаруулах тэмцээн оролдоон байлаа. За энэ төрлийн тэмцээнд оролцохоор энэ нутгийн одоо сайчин мөсгөөчүүд маань өөрийнхөө хамгийн одоо сайн саадаг сүү ихтэй гүүнүүдэд авчирж ирж одоо шууд газар дээр нь цааж за литрээр хэмжүүлж одоо тэмцээний шилдэгүүдээ тодруулсан. За ингээд хамгийн их гүүтэй сүү шалгаруулах тэмцээн өндөрлөхөд Баталжисмын 2 дугаар малчин Батхтгийн шаргагүй 2 литр сүү саасан амжилтаар 1-р байнд орлоо. За 2 дугаар нь Баталжисмын 2 дугаар малчин Чинбатын Хэргүү 1.6 литр сүү саасан амжилтаар 2 дугаар орсон бол 3 дугаар Баталжисмын 2 дугаар малчин Лавг чулууны хөрөнгөө 1.4 литр сүү сайл саам саасан одоо амжилтаар 3 дугаар байнд одоо орсон амжилтыг үзүүлсэн байгаа. За энэ үеэр Өвөр ханга аймгийн Баталжи сумаас одоо улс бүс аймаг сум орон нутгийн чанартай олон наадмууд дайрагд төрүүлж за одоо зодгоон тайлж байгаа морьдын одоо цолыг дуудаж монголчууд эртээр үеэсээ өөрсдийнх нь одоо алдар цууг мандуулсан одоо хурц хурдан үлгүүдийн зодгийг одоо ус албан ёсоор тайлдаг юм уламжлалтай. За энэ өдөр Өвөр ханга аймгийн Баталжисмын аймгийн алдарт туяач Батбэлгийн урдам буурал морины цолыг дуудаж за зодог тайлах үйл ажиллагаа бас зохион байгуулагдлаа. За мөн одоо Өвөр ханга аймгийн Баталжисмын аймгийн алдарт байж Доржи Эрензэнгийн шарга азарганы цолыг дуудаж зодог тайлах үйл ажиллагаа зохион байгуулагцсан гэдгийг хэлэхэд таатай байна. За мөн түншлэн энэ өдөр социалист нийгмийн одоо нийт нийгмийн үед одоо адуу сүргээ маллан өсгөж үрзүүлж за өнөө үеийн одоо бас энэ адуучдаа хөлгөр дуурайлалт болон яваа
Баталжийн сумын бүрэгтэй 2 дугаар өгийн Ахмад одоо адуучдаа хүндэтгэл үзүүлэх үйл ажиллагаа бас зохион байгуулагдсан. За ингээд өнөөдөр хэн мэдхийн амгаа, за Пүрвийн шиг дөрж, Жигдээгийн хорсрон, Цэрэн дөржийн Төмөр бат гэдэг одоо ихэн буурал Ахмадуудаа Хууранга аймгийн Баталжийн сумын бүрэгтэй 2 дугаар өгийн өдөрлүүдийн зүгээс хүндэтгэл үзүүлж гарын бэлэг гардуулан за урт удаанаас эрүүл их саруу сайхан бүхнийг хүсэн хэрэгж байлаа. За мөн түншлэн энэ үеэр Сумар нутгийн хөгжил цэцгэлтэнд хөдөө аж ахуйн салбарт оруулсан хувь нэмрийг нь үнэлж, за зарим одоо Ахмад малчдыг одон медалуудаар шагнаж урамшуулсан юм а. Адуу маллаа тэрийг би сэргэж ухаас өмнө юу туслах адууч маллууч ингэ дагж явсаргаа сэргэж яваа. Тэгэл ирээл аваагийн уламжлаар би адуу тэгэл адуу маллаа тэгэл явж байгаа л юу ховцол тарахын үед адуу тараал тэгэл ховцлаас одоо хүртэл энэ дөрвөлтөөр малаасгал явж байна. Тий. Манай гүшин сумын сайлчин болж исэн өөрөө манай юу би сумын сай адуучин болж исэн манай сойр ахлагч хинбэ гэж өмгөөсөн аймгийн хашаавар адуучин болж исэн сойраараа нийтдээ. Би 43 онд төрсөн. Тэгээд 16 настай байхдаа нэгдэлд орж 59 онд нэгдэлд чинь орохдоо зэрэг ажил хөдөлмөргүй байхгүй хэдэн тэмээ хариулж ирсэн бас нэг 30 хэдэн тэмээ. Тэгээд тэрийг 62 онд өгөөд тэгээд 62 онд одоо авсан. Тэгээд тэрийг 83 онд өгөөд тэгээд нэг хэдэн сувохор хариулж байж байгаа. Тэгээд нэгдэл гэж юм дараад тэрийг тараачаа тэгээд ингээл төврөө орж ирсэн хүнтэй. За Баталжийн сумын бүрэгтэй 2 дугааргийн Төмөн адууны баяр наадмын үеэр за залуу хөгчүүдийн барилдаан ус зохион байгуулагдсан байгаа. За өнөөдрийн барилдаанд нийтдээ 64 хүн одоо зодглон барьж эхнээсээ энэ тэмцэх хөрсөлдөөнтэй олон сайхан барилдаануудаар үндэсний өхөн барилдаан дүүрэн өдөө өрнөс юм аа. За ингээд Хууранга аймгийн Баталжийн сумын бүрэгтэй 2 дугааргийн Төмөн адууны баяр наадмын үндэсний өхөн барилдаан өндөрлөхөд за төрөө бөхөөр чойжмц тодорсон бол үзүүр бөхөөр ган баяр одоо тодорлоо. За агшүүт одоо шалгарсан бөхчүүдээр даваахүү эрдэнэ хүн нар одоо шалгарсан амжилтыг одоо үзүүлсэн байгаа. За ингээд өнөөдрийн үндэсний өхөн барилдаанд амжилттай барилдаж төрүүлж үзүүлж агшүүт одоо шалгарсан бөхчүүдийн одоо бай шагналыг гардуулах үйл ажиллагаа бас зохион байгуулагдсан. За ингээд үндэсний бүхий буюу одоо цолгоо бөхчүүдийн барилдааны бай шагналыг за бүрэгтэй 2 дугааргийн иргэн доо очир ахсны үр хөвгтүүд ивент тэтгэн одоо зохион байгуулсныг таахындаа дуулгахад таатай байна. Төмөн адууны баяр өнөөдөр хийж байна. За адуучин иргэн бүрийн оролцоо иргэн бүрийн эхний 3 байрыг шалгаруулнаа. Нийлээд Төмөн адуу боллоо. 2 өдөр бүтэн 8 төрлөөр наадам хийлээ. Тэгээд амжилттай сайхан зохион байгуулад одоо ингээд ард нь гарч байна. Тэгээд бүрэгтэй багийнхэн ард иргэдтэй баярын мэнд хүргэе. За ингээд сайхан барилцаагаарай. Та бүгд ирээдүйд илгээрээ инх амгалан өрдөөрөө төвшин амгалан сайн сайхан бүхнийг хүсэн өрөөе. Төмөн адууг бэлэгдээд
ийм юм хийх юмсан гэж мөрөөдөөд ард иргэдтэйгээ төлөвлөөд ард нь ингээ гарах юмсан ингээд мөрөөдөөд бэлдээд явсан. Өнөөдөр ард иргэдтэйгээ тухайн энэ зохион байгуулж байгаа багийнхын хамт олонтойгоо ингээд бас амжилт бүтээлтэй гарч байгаадаа бас баяртай байна. Тэгээд бас талархъя. Энэ одоо ард иргэдийн хүчээр ингээд Төмөн адуугаа бас сайхан баяраа зохион байгуулад ингээд дуусч байна. Их дэлгэр болж байна. Тэгээд баяртай байна да багын даргын хувьд. За энэхүү эрхэм мөндөд үзэгчид та бүхэндээ бид хүн энэ удаагийн Баярнаадмын нэвтрүүлгээр Өвөр хангаамгийн Батүл Зэсмийн бүрэгтэй 2 дугааргийн Төмөн адууны Баярнаадмаас бэлтгэсэн нэвтрүүлгийг бүрэн эрхээр шууд одоо дамжуулан үзүүлээ. Ингээд нэвтрүүлэгт хамт байсан үзэгч та бүхэндээ баярлалаа. Нэвтрүүлгийг одоо бэлтгэхэд хамтран ажилласан багийн удирдлагууд болон зохион байгуулагч нартаа гүн талархал илэрхийлье. Ингээд дараагийн нэвтрүүлгээр уулзлаа. Түр баяртай үзэгчтэй.